Doctors Stripper подкастын хүндэт зочны болон маань эхэлж байна. Та нартай өнөөдөр нэг мэдрэл хөдөлгөм мөн булчин чангалмаар юм дугаарыг бид нэр бэлдсэн байгаа. Тэгээд энэ зочныг урихын тулд бид нар маш олон ийм нэрийг бодож бас их олон удаа ярилцсан тий. Ерөнхийдөө яагаад энэ дугаарыг ингэж нэрлсэн бэ гэхээр энэ Тэмүүжин эмчийн хувьд 20 гаруй жилийн туршид нуруу нугасны мэдцлийн эмч, мөн гэмтлийн мэдцлийн эмчээр ажилласан туршлагатай. За өдөш болон өөрийн цагаар дугуй төмөр гантай нөхөрлөж ирсэн. Скальпелч барьдаг, скват чийдэг. За улсын 2 дугаар төв эмнэлгийн нуруу нугасны мэдцлийн тасгийн эмч. Олон охид хүүхнүүдийн краш болсон Тэмүүжин эмчигээ урьж оролцуулж байна. Тэгээд таныг манай подкастын зочноор орж ирж байгаад маш их баярлалаа. Подкастынхаа зочноор өрсөнд 2 үсгэдэ баярлалаа. Тэгээд октодын краш мараш энтер гээд бүр тэгээд айгүй өргөмжилж шүү. Ер нь одоо хүмүүс бодохдоо нөгөө нэг ингээд фитнесээр хичээлдэг хүмүүсийг эмгтэй хүмүүс илүү крашлдаг гэхээсээ илүү эрчүүд нь илүү их ингээд одоо сонирхож хардаг байхгүй. Эмгтэй ингээд хүмүүс бодохдоо ингээд орчингоо хөгжүүлчихэд ингэх юм бол эмгтэй хүмүүс ингээд хойноос хараад крашлаад ингэнэ гэж боддог боловч яг бодит байдал дээр бол эсрэг үүсгэхээс илүү нөгөө эрэгтэй хүн энэ ямар гоё биетэй залуу вэ гэдэг эрэгтэй хүн одоо энэ шиг юм биетэй болох юмсан гэдэг үүднээс ингэж одоо ханддаг юм шиг санагддаг шүү дээ. За тэгэхээр эрчүүдийн ч эмэгтэйчүүдийн ч краш Тэмүүжин эмчийг авирж байна гэх. За тэгэхээр ягаад бид нар ингэж эхэлж гинэ вэ гэхээр бид нар энэ подкастыг бусад эрүүл мэндийн тийм ингээд зөвлөгөө өгдөг, аль эсвэл өвчлөл ярьдаг подкастнаас арай өөр байлгая, арай нэг өөр имижтэй эхлүүлээ гэж зорьсон учраас тэгээд нэг арай дотн эхэлж байна тийм олон жил ингээд хамтарч ажиллаж байгаагийн хувьд тэгээ одоо хад ярилцахад их таатай байл л да. Тэгээ бид нар энэ дугааруудаар ангаах ухааны салбартаа рол модель болж байгаа. Түүчэлж авч байгаа энэ эмч нарыг бас оролцуулж та нарын түүхийн талаар за салбарт ажиллаж байгаа одоо бас зовлон жаргалын талаар эмч хүний бас мэдэрдэг бархлын талаар хуваалцахын тулд одоо таныг подкастнда урьсан байгаа. Тэгээд ер нь яагаад та эмч болсон юм? Яагаад эмч болох энэ сонголтыг хийж энэ салбар руу орж ирвэ гэдгээр яриагаа эхлүүлмээр байна. Ер нь яг нэг 10 жил байхдаа бол эдийн засгийн одоо болно гэдэг хүсэл мөрөөдөлтэй л байсан байгаа. Гэтэл одоо манай эмээ уур маань эмч хүмүүс аахгүй. За аавын их дүндэр нь одоо тодорхой хэмжээнд эмч болох мөрөөдөлтэй байсан боловч одоо бас тухайн одоо цаг үед бүгдээр эмч болоогүй. За тэгээд манай эмээ хоёрын хүсэл мөрөөдөл одоо тэр мэрэгжлийг үргэлжлүүлэх гэдэг утгаараа 10 дугаар ангийнхаа бараг хамгийн сүүлийн улирал гэх юм уу те 2 дугаар улирлаас эхлээл ер нь эмч болъё гэж зоригшуулуудаа тэгээд эмээд хэлэхэд эмээ одоо айгу баяртай дэмжиад тэгээд нөгөө ангаахын сургууль төр чинь нөгөө юу бол хим физикийн намжаа тийм датлах хичээл тэгээд эрэнд чинь одоо тэгэл 10 сараас эхлүүлээд конкурс хүртэл бараг 3 билүү 4 удаа суусан шиг сандгийн тэгжээж нэг ангаахт орох дуртай болоо тэгэл эмч болсон. Одоо эргээд харахад 20 жил эмч хийсэн байна. Тэмүүжин эмчийн хувьд тэгвэл ажлын гараагаа тайл эмнэлгээс хэдэн онд яаж эхэлсэн бэлээ? Тэгээ улсын 2 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэдцлийн тасгийг хэдэн онд анх байгуулад яагаад энэ 2 дугаар эмнэлэг рүү ирж ажиллах болсон тухайга та бидэнд ирж өгөөч. 99 оноос 2005 онд ангаах одоо сурч төгссөн даруйдаа болохоор Сүхбаатар дүүргийн 1-р хорооны өрхийн эмнэлэг дээр 6 сард одоо анх ажилд орж илаа. Тэгээд одоо ангаахыг төгсөхдөө одоо учиргүй их юм мэдсэн юм шиг төгссөнд амар бардцсантай хэвээр ямар ч өвчнийг өстө нэрэ гаргахгүй онцлон гэж амар одоо өөртөө эрдцсэн нөхөр очт юм байгаа шүү. Тэгэл ерөөсөө ажилд орсон эхний өдөр эмээ ирээл одоо эхнээс авахвал бүх юм яриа толгой эргээл энэ одоо ямар онцтой яаж имчлэх юм одоо бүр ямар ч тийм нөгөө багцаагүй гэдэг юм уу тийм байдалд орж байгаа байхгүй. Тэгэл тэр одоо өдрөөс хойш одоо өшөө юм идэх хэрэгтэй юм байна. Сурахаас гадна одоо яг та бодит амьдрал дээр хөрсөн дээр буух хэрэгтэй юм гэдгийг одоо тэгж ойлгож байлаа. Дараа нь тухайн одоо оныхоо 9 сард гэмтлийн тархи нуруу нугасны тасагт эмчээр одоо ороод 2005 оны 9 сараас ажиллаж эхэлсэн. Тэгэл гэмтлийн тархи нуруу нугасны тасагт 10 жил ажилласан байгаа. Энэ хугацаанд болохоор бас маш их одоо юу гэдгийг хүнд хэцүү тийм талбарт очиж ажилласны одоо хувьд бас
их юм сурсаа тэр хамт олноосоо тийм манай гэмтэл сог судлалын үндэсний төвийн хамт олон чинь маш гоё. Одоо тий одоо залуу ч байла тэр үед одоо зоригтой ч байла хамгийн л хүнд хэцүү одоо тохиолдлуудтай тийм нүүр тулж исэн үл авах дээр за дээрээс нь тарих нурны усны тасаг гэдэг бол гэмтэл дотор бол хамгийн хэцүү юм шүү дээ. Тэгэхээр чин тэнд одоо ажилчин гэж өнөөдөр хүртэл явж байгаа. Одоо үндсэн гол суур маань бол гэмтэл согын үндэсний төвтэй бол яалтчгүй бол холбоотой. Тэгээ 2019 онд энэ 2 дугаар эмнэлэгт тарих нурны усны тасаг гэж шинээр байгуулагдах тийм одоо төсөл юм уу те зохион байгуулагдаад тэнд очиж тасаг эрхлэгчээр нь одоо 3 эмч манай гэмтлийн дэлгэрхүү эмч тэгээд анх 2 эмчтэйгээ гурлаа анх тасгаа байгуулад 15 ортоогоор бислийн 2 дугаар тасгийн нэг бүрэлдэхүүн болоод өнөөдөр хүртэл тэгээ 20 оноос 19 оноос ч одоо 24 5 он гэр чинь бараг 5 жил болчихсон юм те. Тийм байх 5 жил байсан. Тэгээд энэ Монгол улсын зүүн бүсийг хариуцсан лавлгаа шатны эмнэлгээр л одоо ингэ ажиллаж байна да. Ажиллаж байна. Тэмүүжин эмчийнхаа нөгөө ажлын гараг хаана эхлүүлсэн, одоо ажиллаж байгаа байдал нь ямар ингэж бяцхан бид бас судалсан. Тэгээ таныг бас хувийн эмнэлгийн салбарт бас чамгүй хугацаанд ажиллаж исэн, бас тухайн байсан газраа ч гэсэн бас шинэ технологи нэвтрүүлээд амжилттай ажилласан гэдэг түүхийг бид бас мэдэж авсан. Тэгэхээр таны хувьд төрийн эмнэлэгт ажиллах, хувийн эмнэлэгт ажиллах гэдэг ялгаа юу нь байдаг юм уу? Байвал юун дээр нь ялгаатай байдیں гэдэг талаар бас сонирхмаар байна. Хувийн эмнэлэг, улсын эмнэлэг гэдэг маань нэг талаас аваад зүйл одоо яалтчгүй л одоо тухайн хувь хүний өөрийн сонголтын асуудал болчиход байна л да. За мэдээж одоо улсын эмнэлэгт одоо бүхэл одоо хүмүүс хэлдэг, ярьдаг одоо ойжир дугаар ихтэй ч гэдэг юм уу те яалтчгүй тэнд одоо маш олон хүмүүст хурцуулжлах зайлшгүй шаардлага гардаг. Зарим тохиолдолд болохоор тэр одоо хувийн эмнэлгийн өрөө тасалгааны ч гэдэг юм уу те бас одоо асуудлууд байдаг. За хувийн эмнэлэг болохоор харьцангуй тэр асуудал нь бол зэгцэрчихсэн, шийдэгдчихсэн. За хүмүүс одоо юу гэдгийг тодорхой хэмжээнд илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх ч гэдэг юм уу. Тэр утгаараа бол одоо хувийн эмнэлэг арай давуу. Тий арай үйлчлүүлэгчтэй арай жоохон ээлтэй дүү байх. Тий одоо үйлчлүүлэгчтэй ээлтэй гэдэг утгаараа гэх юм уу одоо үйлчлүүлэгчийн одоо тэр нэг тав тухын асуудал байна. Тэрнээс яг тусламж үйлчилгээний хувьд аваад үзэх юм бол одоо улсын эмнэлгүүд бол бас л одоо юу гэдгийг Монгол улсын маш хүн салбарыг одоо нуруунд дээр авч явж байгаа баггүй юу. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг хүн болгоны одоо сонголт харилцаа адилгүй янз бүр учраас одоо тэгэл хувийн эмнэлгийг сонгоод очиж байгаа хүмүүс ч байна, улсын эмнэлэгт ирж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо сонголтын л асуудал. Тэрнээс яг эмч эмнэлгийн ажилчид сувлагч нарын энэ төр цараврыг аваад үзвэл ерөөсөө л одоо Монгол улсад мөрдөхстэй стандарт дүрм журмын дагуу одоо хийгдэж байна л. Тэгэхээр бидний мэрэгжил бол тухайн ажлын байр хаана байхаас үл шалтгаалan тусламж үйлчилгээг яг л чин сэтгэлээсээ өргөдөг гэдэг бас айгүй сайхан сонсогдож байна. Тэгээ 2022 онд улсын 2 дугаар төвлийн эмнэлгийн танад тасаг нөгөө шин технологи инновац нэвтрүүлсэн тасгаар ингэ шалгарч ирсэн мэлээ. Тэгээд би хувьдаа таны энэ амжилтыг гаргахад буюу бага ингэ түвчээлээд шин юм нэвтрүүлэхэд эмч хүний талаас яг ямар ур ухаан бийж одоо шин юм хийх боломж байдгийг нууцсан ч гэдэг юм уу те юу байсан бэ таны хувьд? Тэгээ тухайн үед бас нөгөө улсын 2 дугаар төв эмнэлэг чинь шинэ байранд орсон. Тасаг нь өмнө нь ямар нэг юу бааз бэлтгэдэггүй шив шин тасаг үүсгэж таад маань ирсэн шүү дээ тийм. Тэгэхээр яг өдийг хүртэл энэ хугацаанд ямар технологиг нэвтрүүлээд байна вэ? Ямар хаалгаануудыг бас нэвтрүүлэх гээд зорж ийн вэ? гэж нь битгэхэд. Одоо ямар ч юмыг шинээр одоо анх эхэлж хөрс суурийн тавхад хамгийн чухал зүйл баг бүрэлдэхүүн гэж зүйл байдаг. Би бол одоо юу гэдэг нинжа ганцаараа очиод ингээл бүх юмыг хийж чад зүйл биш шүү дээ. Тэгэхээр одоо тэн шинээр тасаг байгуулагдаж байна. Ярьж ажиллаач тэр саналынхаа дагуу өөрийнхөө багийг бүрдүүлээч гэсэн. Тэгэхэд одоо 2005 оноос эхлүүлээд цуг ажиллаж исэн. Одоо миний хамтрагч найз дэлгэрхүүн эмчиг гэмтлийн эмнэлгийн нурны усны тасаг эрхлэгч байхад нь одоо ингээ шинээр тасаг байгуулж байна. Хөгшин тэр хурж ирээд одоо хамтдаа ингээд ажиллая гэдэг. Тэгээд манай найз ирж ирсэн. Тэгээд дээрээс нь тэр манай анх хоёр гээд залуу байгаа 2 дугаар эмнэлэгт бас ерөнхий мэслийн тасгаас нурууны усны эмч болж орж ирсэн. Тэр залуу маань болохоор одоо 2 дугаар эмнэлгийн яг унган одоо ажилт. Тэгээд бид гурвын тулгын 3 чулуу шиг яг нэг мэдрэлийн мэслийн чиглэлийнх нь одоо орон тоон дээр ажиллаж эхлэв. За тэгээд дээрээс нь манай мэслийн 2 дугаар тасаг гээд үений мэслийн манай зөвлөх эмч Батцорог эмч. За тэгээд хамруулаг дээрээс нь ерөнхий мэсийнхэн за тэгээд удирдлага одоо юу гэдэг нь тэр тухайн цаг нөхцөлийг ингээд аваад үзэхлээр
өнөөдрийн одоо энэ хүрсэн энэ түвшинд одоо тодорхой хэмжээний амжилт гаргахад нөлөөлөх төр одоо орчин баг хамт болно. Тухайн одоо үед менежментийн асуудал маш одоо юу гэдгийг эргээр тавигдсан байсан. Тийм байна. Тий. Тэгэхээр ер нь бол одоо яг л нөгөө зөв цагтаа, зөв газараа, зөв хүмүүс цугларсан ийм байдалтай. Тэгээд тэр имлэг маань түрүүний хэлсэнчлэн шинээр одоо юу гэдгийг барилгатай болчихсон, байшинтай болцсон. За тэгээд шинэ тоног төхөөрөмжүүд бас суйрлуулагдчихсан. Одоо хөгжүүлэх гэсэн тийм эрмэлзэлтэй хүмүүс тэмцээн бөөнөрөө бас магад байгаа байхгүй юу? Тэр нөгөө нэг нуруу нухсны мэс заслыг дурангаар хийн гэд ингээд бодглохлоор ингээд төсөөлөхөд амар тийм сонирхолтой байгаа байхгүй юу? Яг та яг юу хийдий? Яг тэр дурн нь юу хийдий? Та бас юу хийдий? Тэр яг нэг дэлхийн нийтийн чиг хандлага маань өөрөлдвөл өнөөдрийн түвшинд ингээд аваад үзэхлээр айл болох одоо тэр эмчилгээ одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тэр зүйл маань ямар нэгэн байдлаар одоо хүнд энгийнээр хэлбэл хөнөөл учруулах тийм салбар байдаг. Тэр маань өөрөө мэс засал байхгүй юу? Тэгэхээр одоо миний одоо мэсцлийн одоо мэрэгжлүүл нуруу нухс гэхлээр тэр нурууны тэр нухсны түвшинд байгаа юмыг ямар нэгэн байдлаар засахын тулд заавал арснаас нь ахуулаад одоо зүсэж одоо тэр булчин ингэж нээж ингэж хүрдэг. Энэ маань болохоор цаг хугацааны үед тэр технологиуд хөгжиж байгаатай холбоотой мэслийг заавал ингэж томоор нээж нүдэрээ харах биш. Тэрний дотор тал жижигхэн зүсээд дурангийнхаа камерын хяналтанд ор юм хийх нь одоо тэр дурангийн мэслэгээд яригдаад байгаа байхгүй. Мэдээж гэхдээ энэ маань өөр их нарийн технологи. Дутууд улмаг хийх юм бол тэр нь эргээд маш том хэмжээний эрсдэл хүндрэл дагуулах тийм аюултай байдаг. Хамгийн энгийнээр одоо тайлбарлах юм бол та хэрэг дурангийн мэслэг хийя гэж бодож байвал одоо ийм хэн бөөрнхийн нөхөр энэ өрөөний энд нь юу байгаа вэ? Энд талд нь юу байгаа вэ? Дээр нь юу байгаа, доор нь юу байгаа гэдгийг одоо таны толгой дотор чинь тийм бүрэн төсөөл байх хэрэгтэй байхгүй. Тийм төсөөлтөй болохын тулд маш олон цагийг, маш олон хагалгааг нээлттэй хагалгаануудыг хийж одоо тодорхой хэмжээгээр тархинда төсөөллийг авсан байх хэрэгтэй. За үүний дараа болохоор нүдэрээ харж гад ингэж хийх, дэлгэц рүү харж гад одоо ингэж хийх хоёр ч нэг хараа гар хоёрын хооронд энэ уялдаа хөдөлгөөн маш чухал байдаг. Тэгэхээр тэрийг одоо хөгжүүлэхэд бол тусгай одоо олон цагийн дадлага одоо юу гэдэг нь дурангийн тренинг бокс гэдэг ийм олон юм дээр ингэж хийгдчихэж одоо тодорхой хэмжээнд одоо амжилт гаргадаг. За тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл бол одоо уламжлалт нээлттэй хагалгаа ч гэсэн өнөөдөр цаг хугацааны үед аваад үзвэл ач холбогдлоо алдаагүй явж л байгаа. Тэгэхээр аль тохиолдолд нь нээлттэй хагалгаагаа хийх, аль тохиолдолд нь дурангийн хагалгаагаа хийх гэдгийг бас ялгаж салгадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бас хитнийг юмд одоо туушраад бүх юмыг ингээд дурангаар шийдэх гээд ингээд яваад байвал энэ маань бас өрөөсгөл байж болох талтай. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр болгоныг одоо сайн ойлгож, учир начрыг ойлгож ингэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй, дадлагжих байдал хэрэгтэй, дээрээс нь маш сайн оншилгооны тоног төхөөрөмжөд хэрэгтэй, баг хэрэгтэй гэл ингээл цогцоорол явна гэсэн үг байхгүй. Тэгээд ингэж явсаар хагаад тодорхой хэмжээнд бас нуруу нухсны дурангийн мэслэг улсын 2 дугаар төв эмнэлэг дээр амжилттай нутагшуулаад өнөөдрийн байдлаар ер нь бол одоо тэр нурууны суугийн найраас л нулам хоорондын мөгөрсөн жиргэвчийн эмгэгүүд за дегенератив буюу илэгдлийн шалтгаантай амьгуудыг бараг 90-95-аас 98% нь дурангийн мэслээр хийгдэж байна гэсэн. Таны саний ярьсантай холбоотой ялангуяа залуу эмч нарт тийм хойч үедээ зориулаад нэг асуулт нь. Мэс засал дундаа хамгийн өндөр эрсдэлтэй нуруу нухсны мэсцэл чинь гэмтлийн мэсцэл чинь 8 настай холбоотой юм мэсцлийн салбар байгаа шүү дээ. Тэр энэ лөө багийн хүн бол бас зориулж орохгүй. Мангах төгссөн хүмүүст л маш их олон жилээр сурсан, дадлагдсан ийм хүмүүс одоо энэ салбар руу орох хэрэгтэй баг. Тэгэхээр яг одоо манай улсад энэ чиглэлээр хаана бидний сургалт авч болох вэ? Жишээлбэл бас гадшаа явах сурмаар байгаа хүүхдүүдэд одоо ямар сургалтын аргуудыг сонгож авбал эсвэл ямар шумаар явбал суралцах боломж үйтэй та тэр талаар өөрийнхөө туршлагыг хуваалцаач. Манай одоо улсын хувьд хэм бол нөгөө төрөлсөн нарийн мэргэжлэр бил одоо чиглэлээр бэлдэж байгаа резидентуудын сургалтууд. За 3 дугаар эмнэлэг дээр байна, манай гэмтлийн эмнэлэг дээр байна, сургууль дээр байна, 1-р эмнэлэг дээр байна. Гэх мэтлэнгээр тэнд болохоор одоо юу гэдэг янгаахаа төгссөн хүүхдүүд тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг хангаа шалгалтад авчих юм бол 2 жилийн хугацаанд сурах боломжтой. Энэ маань эхний ээлжинд бол ерөнхий мэсцэл гэдэг шиг ерөнхий мэдрэлийн мэслийн чиглэлээр төгсөж байгаа хгүй. За үүний дараагаар болохоор яг төрөлсөн нарийн мэргэжил рүү дахиад нурууны мэс засал, за нурууны мэс засал дотроо дахиад нарийсаад дурангийн мэслэгэд Монголдо бас ингээд сурах боломж байгаа. За миний хувьд болохоор өөрөө би Солонгос улсад одоо 2008 оноос эхлээд нуруу нухсны чиглэлээр одоо эхлээд том сколиозын буюу нээлттэй нурууны соггийн хагалгааны чиглэлээр тэнд сурж байгаа. Тэгээд одоо миний одоо багш профессортой анх 2011 онд анх танилцаад одоо нэг өөрийнхөө эмнэлэг дээр урьж одоо жил болгон шахуу аваачиж
одоо сурсаар агаад тэгэл одооч хүртэл бас профессор дээр очдог. Ер нь залуучуудтай хандаж хэлэхэд гадагшаа одоо юу гэдгийг явж сурахад бүх юм нээлттэй. Одоо залуу эмчнэрт тэр тусмаа 30 наснаас доош эмчнэрт дөнгөж одоо ангаах төгсөөд резидентээ төгсөж байгаа эмчнэрт apply хийгээд явах нөхцөл боломжууд бүгд бий. Ганцхан хэлний асуудал. Яг үнэ. Тэр тусмаа одоо юу гэдгийг ангаах хэлний асуудал. За солонгос хэлний ангаахын одоо хэлж англи хэлний асуудал. Та өөрөөр бол англи хэлийг тодорхой хэмжээгээр мэдээд эзэмшээд ингэж явж чадах юм бол аль ч улс орнд тэр тусмаа одоо Азийн улс орнууд солонгосууд руу apply хийгээд явахад бол бүрэн боломжтой. Огт хэл мэдэхгүй бол тэр бол харин хэцүү. Тийм. Эхлээд ямар ч хэсэг хэлээ сурчих юм бол те хэлнийхаа дагуу. Тэгээд одоо монголч нь бас сүүлийн үед одоо солонгосч байна уу, хятадч байна уу, зөндөө улс орны эмчнэр ингээл Монголд ирээл хамтарч ажиллаж байна багаар те. Одоо эмчнэрийг маань одоо дадлагчхаад эмчнэрт маань заа туслах солилцоход айгуу чухал нөлөө үзүүлж. Манай ангаах ухааны салбарыг би бол одоо яг бас ингээд аваад үзэх юм бол эмчнэр нь муу хүмүүс биш байхгүй юу? Чадваргүй ч гэдэг юм уу, одоо тийм мэдлэггүй ч гэдэг юм уу биш. Ерөөсөө өөрсдийгөө одоо бид нар нэг талаасаа үнэлдэггүй юм уу? За эсвэл одоо яг нэг үнэлэгдэх нөхцөл нь яг өнөөдрийн түвшинд бас хангалттай биш юм уу? Ингээд өөр одоо юу гэдэг улс оронд очиод тэр улс орны одоо эмнэлэгт ажиллаж байгаа зарим эмчнэрийн ур чадварыг яг хувь хувийн талаас нь аваад үзвэл бас л дутмагшилтай ч гэдэг юм уу, одоо malpractice буюу цаан дадлагж сурчлагж чадаагүй эмчнэр ч гэсэн тэнд явж л байдаг. Гол асуудал нь тэдрийг юуг нөхөд байдаг юм бэ гэхээр нөгөө эмнэлгийн системийн тогтолцоо нь өөрөө тэнд харьцангуй зөв байдаг учраас тухайн тэр тогтолцоонд ажиллаж байгаа эмчнэр хичнээн одоо юу гэдгийг туршлагагүй дадлаггүй байгаа ч гэсэн цаг хугацааны туршлагаж дадлагж тэр нөхцөл ингээд тэмцээн ингээд байгаад байдаг. Алдаа гарах магадлал нь тэнд ингээд харьцангуй бага байгаад байдаг тийм үү те. Яг нөгөө монгол эмчнэр маань болохоор тодорхой хэмжээнд энд одоо хамгийн хүнд нөхцөлд хамгийн бэрхшээлтэй одоо байдлыг өөрсдийнхөө одоо юу гэдгийг бор зүрхээр ч гэдэг юм уу даван дуулаад энэчнээс асрах туршлага хоригдлуулж чадсан байдаг. За өндөр хөгжилтэй улс орнуудын одоо эмнэлгүүдэд багш тоног төхөөрөмжийн одоо хангалт маш сайтай, эмнэлгийн одоо тий эргэлж байгаа одоо тэр юм тарианы хангалт маш сайтай байхад манай монголчууд болохоор тэрнтэй одоо юу гэдгийг дүүц хүч хэмжээний ур чадварыг дутмагшилсан байгаа зүйлийг одоо тухайн хэмжээ өөрөө бас нөхөж яана гэсэн үг байхгүй. Энийг одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол нөгөө монголчлах гэдэг шиг тий. Ямар нэг одоо юу гэдгийг тэр үнэтэй багжийг бид нар тэнд хаалган дээр эргэлж чадахгүй л түүнтэй дүүц хүч хэмжээний одоо юу гэдгийг бас ур чадвараар тэдний одоо толгойд нь тийм багжгүйгээр л тэр хаалгаа хийхэд айгүй төвхтэй байдлыг бол монголчууд бас энэ хөөрхөн өөрсдийнхөө бас шийдэд яваад бас болоод байдаг. Нөгөөтгөр болохоор бас яг ингэж яваад байвал энэ маань бас өөрөө буруу. Одоо бидэрт багш тоног төхөөрөмжийн дутмагшилтай ч гэдэг юм уу. Тийм үед одоо тэр улс оронд хэдэн жилийн өмнө ч гэсэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг даван туулахын тулд одоо тэр илүү хялбар арга багш тоног төхөөрөмжийн зохион бүтээгээд тэрийг эмнэлэгтээ нэвтрүүлчих гэсэн л байна гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө бас ингээд бүх юмыг одоо болж जैन чадж जैन энэгээрээ яваад байвал ер нь яваад байна гэд дүййлгээд байвал тодорхой нэг төвшин түрэл тэгэл цаашаа явах болчихно гэсэн. Би бол залуу эмчнэрийг Монголдо резидентээ төгсөөд сураад дууссан бол заашгүй гадаад руу очиж одоо юм үз хар. Тэрийг бол би 7 хоног гэж хэлэхгүй, 14 хоног гэж хэлэхгүй, 1 сар гэж хэлэхгүй. 7 хоногийн дотор бол тэн зүгээр ингээл өнгөцөх ингээл хараал өнгөрнө. 1 сарын дотор бол нэг жоохон юмыг анзаарч өнгөрнө. За болж игэл тэн чи 6 сар бай, болж игэл 1 жил бай, бүр чадвал 2 жил бай. Дотор нөгөө ногоотой шилэн нэгдэж, номын унш гэдэг шиг эмчийн амьдрал дотор буцал одоо тэн чи яг жинхэнэ резидент фэллоунууд шиг амьдрах юм бол үнэхээр одоо юм мэдэж авна. Гэхдээ дөнгөж төгсчөнгөд юу гэж мэдээг бас тийшээ очих юм бол Монголынхаа хөрснөөс бас салаа авчих. Буцаж ирээд Монголд ажиллахад бас аягүй төвхтэй. Тэгэхээр ер нь бол төгсчөөд резидентээ Монголынхаа резидентийг одоо 1-2 жил хийжээ. Дараа нь эмнэлэгтээ 1-2 жил ажиллаад 3-4 жилийн дадлаг туршлагатай болоод тэгэхээр чинь хүнд өөрөө ирэхгүй нөгөө юм сурыг мэдээ гэсэн юм ирмэлцэл нь энийг үнэхээр яаж шийдээд байгаа юм бол гэдэг тийм ирмэлцэл төрөөд гадаад улс оронд очих юм бол тэр ялгааг нь маш сайн мэдэрэн тэр шийдэхийг ирмэлцчээсэн асуултын хариултыг өөрөө маш сайн олж авч чаддаг. Тэгэхгүйгээр болохоор бас хэтэрхий ирж явчихлаар юу гэж хийгээд байгаагаа мэдгүй тодорхойлж чадахгүй тийм нүд нэгдэг байх тийм эрсдэлтэй байгаад энэ тэгэхээр цааны бас ярианд бас зөндөө олон дурддаг талаа да.
нөгөө бидний мэрэгжил бол тасралтгүй сурдаг мэрэгжил ерөөсөө бүр насан туршдаа. За тэг ингээд сураад идэх юм байж, мэдлэгээ олоод аваад идэх юм байж ингээд. За нөгөө талдаа олон улсын туршлагыг хараад бас гадны эмнэлгүүдийн эмчнэрийг харж байхад тэд бас судлаач байгаад идэг. Яг хийж байгаа юм а практик дээр хэрэгжүүлж байгаа юм а дандаа нотлоогоор баяжуулаад өөрийнхөө одоо ажлын практикийг судалгаагаар баяжуулдаг. Тэгэхээр таны хувьд яг энэ эмч хүн судлаач байх, судлаач эмч гэдэг юм хослох энэ одоо яг практик дээр ер нь хэр байдаг юм бэ? Ер нь бол наадах асуулт юм бол одоо маш чухал бөгөөд зайлшгүй асуудал. Тэгэхээр ер нь одоо энэ ангаа ухааны практик одоо гурлал эмч хүмүүс ер нь л дотлоон суурилсан evidence based зүйл байхгүй. Гэтэ одоо юу гэдэг ингээд миний энэ хийгээд байгаа арга ямар нэгэн байдлаар бусад аргаас үнэхээр яг давуу юм уу? Одоо бидний энэ хэрэглээд байгаа эмчилгээний технологи яг олон жил судлагдчихсан тэр аргаас давуу юм уу гэдгийг мэдхийн тулд бид нар зайлшгүй судалгаа хийхээс өөр зам байхгүй. Одоо жишээлх юм бол одоо миний хувьд гэх юм бол ингээд аваад үзэхээр тэр судалгаа хийх тэр арга дадал тэр юм нь бол харьцангуй сул бас байж болно. Гэтэл яг энэ судалгааг маш сайн хийгээ сурцсан, судалгааны загварыг гаргаа сурцсан, статистик хийгээ сурцсан тийм бас мундаг сайхан эмчнэр байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу гэдэг хүмүүс хоорондоо ингэж хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй. Би ч ингээд энд явж байхад айгүй мундаг хагалгаа хийдэг профессорууд бид нар бас яг ингээд бүх юмаа өөр ингэж гардаж хийгээд байдаг. Тэгэхээр бид нар тэнд очиод нөгөө fellow хийж байхад тэнд очиод resident дагалдаа хийж байхад яадаг вэ гэхээр яг тэр профессорынхоо тэр ажилд нь тусалж өгдөг. Датаг нь цуглуулдаг, датануудын шивж өгдөг, боловсруулахад нь оролцдог. Тэгээд профессор болохоор ерөнхийдөө өөрөө тэдрийг ингээд удирдаад хараад одоо яг өөрийнхөө одоо тэ зөвлөгөөгөөд ингээд яваад байдаг. Тэгж байгаа дундаас нь айгуу тийм гоё судалгаа гардаг, бүтээл гардаг. Тэгэхээр нэг одоо санаа нь ер нь багийн л ажил. Тийм багийн бас л ерөөсөө багийн ажил байхгүй. Бас нэг анзаарэгддэг юм нөгөө нэг гадны орнуудад ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад ингээд нөгөө бүтцэн айгуу зүг байгаа юм шиг харагдаад нөгөө их сургууль заавал эмнэлэгтэй байдаг. Тэр нөгөө академикач авч явдаг, практикач авч явдаг ингээд харагдаад байдаг. Гэхдээ Монгол улсын одоо бидний төгссөн сургууль бас тэр жишг рүү ингээд хандаж эхэлж байгаа нь айгуу талархууштай байгаа. Тэгэхээр бас ингээд нөгөө залуу эмч нартаа, мөр зэрэгцээ ажиллаж байгаа эмч нартаа бас уриалахад гоё багаараа хамтдаа ажиллаад те ингээд нөгөө өдрийн үдсэн 30 хүн ч гэсэн дата байдаг байхгүй тий. Тэгэл тэр 30 дотроос чинь ямар нэг юм шин юм гарч ирэх боломжтой дэ учраас бас нөгөө жижигхэн энэ судлах гэдэг поинтыг бас битгий алдаасаа гэдэг бас таны үгээр дамжуулж наадах юм бол ерөөсөө маш чухал. Тэгээ ер нь улс орон яагаад хөгжиж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л тэр эрдэм шинжилгээ судалгааныхаа үр дүнг амьдрал практиктал нэвтрүүлж байгаа асуудал нөхгүй. Тэгэхээр тэр үр дүнг бий болгохын тулд ерөөсөө л тэр дата буюу өгөгдлийг л хамгийн анхан шатны төвшингээс ахуулаад зөв цуглуул сурах хэрэгтэй. Манай улсын эмнэлгүүд ч гэсэн тэр датануудаа бол маш зэгцтэй анханасаа зөв ингээд цуглуулад явчих юм бол одоо 5-10 жилийн дараа хэд бид нар одоо нэг юм дээр яриад гацхад энэ яагаад гацчихваа гэдэг шийдлээ олохын тулд тэр цугларсан байгаа датагаа маш сайн дата анализ хийж чадвал хэмжээнээс гараа авчихдээ. Гэтэл өнөөдрийн бас зарим нэг дутагдaltaй тал маань болохоор нөгөө манай дата цугларч байгаа дата манаас яг ингээд авах гэхээр бас айгүй төвөгтэй. Нэгдсэн нэг тогтолцоо, нэгдсэн нэг систем дата цугларч байгаа систем маань өөрөө айгүй бас тодорхой бус. Одоо датагаа яг хаанаас авах юм, эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн дата байх юм уу одоо гэл ингээл тэр нь айгүй юу юм бэлээ. Арт өмнө тий ингээд бүлэтгэхэрэг эмч хүний нэг сэтгэлгүй юм шиг, зовдгүй юм шиг. Эмзэгэлдгүй юм шиг, эм сэтгэлгүй юм шиг ингээд айгүй нэг бүлэтгэхэр айгүй харлуулдаг, бүлэддэг тий. Тэр би энэ дээр яг энэ асуултыг асууж байгаа нь танд нэг юм сэтгэлд чинь үлдээсэн. Маш их баяр хөөр төрүүлсэн. Эсвэл маш сонин содон санагдсан тий. Эсвэл эргүүлээд их харамссан юм тохиолдол орж иж байгаа юм уу, санагдж байгаа юм уу? Хизээч сэтгэлээс гарахгүй тэр зүйл бол одоо миний хамгийн анхны одоо нэг бие даасан мэслэх юм уу тий. Би чинь гэмтлийн эмнэлэг дээр анх 2005 онд ороод тэгэл тэрх нурын нугасны тасагт одоо ажиллаад ажиллангаа сураад ингээ явж хаад манай гэмтлийн хэмжээ ийш тийш айгүйх дуудлагаар явуулсан шүү дээ. Тэр чинь одоо тэрхний тим гэмтэлтэй юм гэмтэлтэй. Тэгээд ороод нэг жил гарсан болцсон байхад анхны дуудлага нь Овс аймаг руу тэнд одоо осолд орсон хүн байна очоод тахалгаа юмнууд нь хийнэ гэдэг ингээд. Дуудлагаар явахын одоо нэг айгүй хэцүү нь одоо Улаанбаатар хотод байдаг шиг тийм анжлаханы багш тоног төхөөрөмж тухайн цаг үед бол байгаагүй. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр ерөөсөө л клиникээр буюу үзлэгээр одоо онш тавьж тэр одоо тарих дарагдаад байвал тэр гавлын дотор одоо тэр хурсан голомт нь хаанаа юм гэдгийг хэлж одоо олж илрүүлээ. Тэгээд тэрэн дээр нь хаалгыг шаардлагатай мөнгө гэдгийг олдог байхгүй. Тэгэхээр энэ чинь компьютер байхгүй, ямраа байхгүй. Клиник гэдэг нь одоо өөрийнхөө
тий одоо мэдлэг туршлага дээр үндэслээд оншилж байна. Оншилно л гэсэн. Тэгэл тийч чинь одоо онгоцон цуугаад багжийн маань ингэж өгөөл нисгэн шүү дээ. Онгоцоор очих тэр нэг цаг гарны хугацаанд тест эхнээсээ авахулаад дуустал юм бодож байгаа юм чи. За тэгвэл ингэнгүүл тэгнэ тий. Тангад ном шиг гэж хараад за яста нэрээ. Одоо ямар хүн дээр очдөг юм бол та за ухаангүй гэхлээр одоо яг хаанаас болоод ухаангүй болж голомт нь баруун уу зүүн үү баруун уу ялгаж чадахгүй бол одоо оншилгооны хоёр талын гавлын одоо та гавлыг нэг хаалгаа хийнэ гал бүх юмаа төлөвлөл ингээл бодоол ингээл яваад очив. Тэгсэн чинь очисон чинь харин гавлын цөмөрсөө уралцтай хүн байсан. Жохон тэр чинь жохон 18-19 автослт моциклтай явж байгаа голтцсон. 18-19 ухаангүй гавлын цөмөрсөө уралтай гэхээр тэр чинь илэн ер нь тодорхой байхгүй нөгөө яг рентген дээр тань чинь рентген бол тэнд байгаа шүү дээ. Цөмөрсөө урал за энийг нэг гэх юм байна. За тэгээд дотроо хойж ирчих байгаа байхгүй. За энэ чинь болох юм даа. Тэгээд авчлаа. Тий, за одоо ч та уншаад авчлаа. За тэгээ байжсэн чинь за нэг шалгууртаа таарс. Тэр нь юу юм бэ гэдээ яг байжсэн чинь манай нөгөө ерөнхий мэдслийн зөвлөх юмч нэмхүү юмч маань. За тэгээ манай ишка багш. Тэр чинь усад яг тэр цаг үед очсон. Нөгөө хуваард үзлэг хийцэн хагалгаа хийцэн явж таардаг байхгүй. Тэгсэн чинь энэ тархины гэмтэл дээр дуудагдсан юм чатаас ирсэн гэсэн чинь ишка багш энэ чинь. Оо ямар юм ч ирсэн байна гэл. Намайг харна гэстэй. Би ч энэ чинь дөнгөж 2 жил болцсон. За миний хүү яасан энэ дээр хагалгаа хийх гэж байна гэсэн. За тийм байл. За ямар хагалгаа хийх гэж байна гэл. За тэр нэг ингээл аргалт энэ чинь шалгалт өгч байгаа юм шиг бас хамаа хөлс мус гараад дотроо сандраал. За тэгээ маргааш өглөө хагалгаагаа хийхээр төлөвлөл. Би бол дотроо одоо тэр эдээс чинь зөрүүлчих гэл. Энэ эдийн хагалгаа нэг 8-9 гээд эхлэх багт тэгэхээр би ер нь нэг 4 цаг гэж эхлээл энэ эдийг орж ирэхээс өмнө гяс дуусгачих гэл тэр чинь. Санаан заавалтай бас ингээд багш нарын хайж шалгалт өгч байгаа юм шиг гэж бодоо. Тэгэл хүнээ бэлдүүлэл өглөө 4 өнгөрөөгөл хагалгаагаа хэллээ. Тэгэл хагалгаагаа хийцэн гэж явж исэн чинь лартлаас ишка багш гинт. Миний хөө наад суцсан чинь яг юу гэдэг суцсаа гэж асуугаад орж ирж хагалгааны дундраас нүүр улаагаа зүгээрс шалгаж байгаа юм шиг санагдаад зүгээр салганаа багшсан чинь хайжууд дээрээ зогсцсон. Өө зүгээр надад чи шалгалт авч идэг байх нь шүү. Тэгэл за хаста энийг тэгдэг энийг ингэдэг за энэ хатаа байсан ингээд цөмрөөд урагдсан байна. Одоо энийгээ тэгнэ энэ тарих ингээд няцарсан байна. Энийгээ ингээд цэвэрлэн за тэгэл одоо гавлын цөмөрсөө уурал ил уурал гадна талаас халдвар авах магадлал өндөр гэл ингээд бүх юмаа ингээд тайлбарлал яриад хаалгаагаа ингээд тэр чинь бас сандралтай л хийж байгаа шүү дээ. За тэгэл хийгээл дуусаал гэсэн чинь ишка. За баяр хүргэе минийх ба. Бас эмчийн дүртэй болчихчаа. Гэхэд л энэ дээр нэг юм бас гоё мэдрэмж төрдөг. Тэгэл гарч ирсэн чинь нэмхүү багшаа. Багшаа энэ хүү хагалгаагаа сайхан хийсэн байна. Сайхан болчлоо. Тэгэхэд л миний бас нэг ингээд 2 жилийн хугацаанд бас гэмтлийн эмнэлэг дээр байсан юм маань бас аваа. Та 20 хэдэн настай байсан? Тэгэхээр би чинь одоо 2007 он гэхэр чинь тэгээ нэг 24 тавтай л байсан. Тэгэхэд мэдсэслийн годууд настай байх юм сонссон. Тэгэхээр чинь хүн чинь бас өөрөө ингэж бас жоохон огшоох тий одоо ингэж өөртөө итгэл авах тэр нэг айгу хизээч мартагдахгүй. Одоо миний амьдралд одоо юу гэдэг анхны би даасан одоо хинж байхгүй энэ гэмтлийнхаа эмнэлэг дээр байхад бол багш нарынхаа хажууд бид нар чинь даам штэ. Тэр ямар нэг юм болоход бидний арт талд асаалттай танкууд байна гэд байж байна. Гэтэл тэнд чинь болохоор чинь миний арт тал тийм байх хинж байхгүй гэж бод. Сандарч байсан боловч хэрвээ ямар нэг юм болсон бол тэнцээ чинь бас асаалттай 10 танк байсан байгаа байхгүй. Тэгэхээр багш нар маань угийн сайхан сэтгэлтэй тий. Тэгэхээр ишка ах шиг бол бүгд мэднэ. Тий. Тэгэхээр чинь би одоо ингээд бодохдоо тухайн үед бодохдоо намдаа шалгалт авах гээд ороод ирж гин гэж бодож байсан бол ишка ах шиг бодол нь хэрвээ энэ хүүхэд ямар нэг асуудал гарахад би ардлалт нь байдаа гэж бодоод ороод ирсэн юм. Асууж байгаа нь магадгүй гэсэн бах та. Анхны бие дааж байгаа хаалгаан юм шиг байна. Тэгээд за ингээд санаалъя ингээ хань болъё гэж орж ирсэн баг. Тийм. Би бол одоо эргээд бодоход яг л тийм л байсан. Би ч гэсэн одоо тийм ингээд энд ингээ явж хахад нэг шинэ залуу юм чинь гिचээвэл илүү өглөн гэхээс илүү мэдээж тэнд нэг чаг гэн л дээ. Гэхдээ хэрвээ ямар нэг асуудал болоход би чадхаасаа чадахгүйгээр хүртэл хажууд нь байх нь одоо миний үүрэг байхгүй гэж одоо бодож байгаа. Би нэг Ахмад багшаас сонсч байсан. Нөгөө шинэ эхэлж байгаа юм чиг загимж паникт болж болтгоо. Тэг яг нөгөө дарааллын хилээд ингээ асуугаад тахаар бид чинь нөгөө чирчилсэн юм аа. Мэдж байгаа юм а яриад нэгээр тайвширдаг хүмүүс юм байна л да. Ангах 6 жил өдөр болгож шалгалт өгөө сурцсан дээ. Бид нар рефлексэрээс сурцсан хүмүүс ээ. Ер нь бас наадах чи бас яг тийм юм шиг үү. Тэр үед одоо ингээд ишка огшааг ингээд детальны асуугаад байсан баг. За миний хүү одоо яах гэж юм чи? Наадах чи юу гэдэг вүлээ?
ингээд хагалгаагаа ихтэй одоо хуухнасаа зүсгтэй яаж хэлдэг вэ? Хэдэн давхарг байдаг энэ төр гэл. Тэгэхээр нөгөө тэгж юм асуугаад байна үү те? Тий, тэгэхээр чинь яг би яг тэгж ярьсан юм биш үү? За одоо хуухаад зүсэн тэгэхээр энэ доотлон одоо хэсэг нь энэ байна. За энэ апын невроз ингээд за гавл гараад ирлээ. За ингээд энэ цөмөрсөн. Яг деталь нь нэрээ яриад яг багшийн бас тактик нь зөв байсан юм шиг байна шүү. Тэгээд хагалгаагаа яг ингээд детальны одоо сандрах зүйл нь харьцангуй багтай явагдсан байж болцсохгүй юм байна шүү. Тэгэхээр манай Ахмад дэмч нар багш нар маань бол агуу ухаантай мундаг хүмүүс байсан байна. Тий, одоо бидний багш нар үйлдэлээрээ дандаа бид нарыг сургач идэг. Үйлдэлээрээ бид нарт яг нэмж хүн ямар ах хэвтэй гэдгийг харуулж идэг. Тэгэл за минийхөө баяр хүргэе. Эмчин дөртөө болжээ гэдэг ингээд чинь бас гоё юм бэлээ. Тий, тэгээд гонигтай түүх юм бол одоо тэгээд бас цөөнгөлтэй мэдээж одоо юу гэдгийг эмч хүн гэдэг ямар нэгэн байдлаар одоо өвчтнийг алдахтай амнаас нь одоо аврагдшгүй байдал үүсэх тэр болгонд бол гонигтай. Тэр болгоны одоо юу гэдгийг тэрнээсээ илүү хүнд байсан гэж хэлэхэд бол хэцүү л. Тэгтэл ер нь бол ингээл аваад үзэхэд бүгд хэцүү. Тэгтээ тэр дундаас миний хувьд хамгийн бас хэцүү байсан зүйл би дөнгөж анх гэмтлийн эмнэлэгт 2000 одоо тэр 5 оныхоо 9 сарын 1-нд ороод байж хахад 5 оныхоо 9 сарын 20 эднэр анхны одоо юу гэдэг юм бас айгу хүндэн одоо тэ амнаас эрсдэхэд цагтаад очиж одоо тэ байцаалдаг гэж нөгөө нэг гэмтэл чинь дандаа л нэг талаасаа гэмтэгч тал нөгөө тал нь гэмтэгч тал байгаа юм чинь. Тэгэхээр чинь тэр одоо юу гэдэг хуулийн одоо асуудал үүсээд тэрнийхээ дагуу ингээд мэдээж одоо эмчнэр чинь зөндөө шалгагдана, зөндөө юм болно. Тэгэл дөнгөж одоо ангаахаа төгссөн байсан эмчтлүү тийм юмд ороод ингээд өдрөлгөн шахуу дуудагдаад ингээд явах чинь байцаалтанд ороод явах чинь сэтгэл санааны асар дарамттай шүү дээ. Амар хэцүү. Тэгэхээр тэрийг яаж давсан бэ гэхээр одоо манай ахмад эмчнэр чинь за минийх одоо бид нар наадах чинь бүгд аваад гарсан, аваад үдийулсан. Угаасаа л ийм процесс явна. Чи одоо хийх ёстой юм уу бүгдийг л хийсэн. Ингээд одоо юу гэдгийг бүх юм чинь ингээд явж байгаа учраас хийгдсэн учраас чи наадахыг ингээд явнаа л гэсэн. Тэгэл сэтгэл санааны хувьд одоо давнд гарахаас өөр зам байхгүй. Тэгэл даваал гардаг. Тэгээ шалгагдаад одоо юу гэдгийг хийх ёстой юм уу бүгдийг хийгдсэн. Тэгээд зарим үнэхээр одоо тэ гэмтлүүд бол амнаас аврах гэх тийм боломжгүй зүйлүүд цөөнгүй шүү дээ бас. Тэгэхээр тэгэл шалгагдаад Гэхдээ тэрийг давах тэр процесс нь цаг хугацаа айгүй давталтай хэцүү. Сэтгэл зүй. Тэгээд дөнгөж ангаахыг төгсөөд очиж байгаа тэр. Тэгээд ингэж л та шоконд оруулна нэстэ. Би ингээд мөвигийн асуулт тэгээд таны хариулт гээд ингээд сонсон чи би бүр үнэхээр тангараа уншмаар санагдлаа. Бид бүгдээрээ тангар үргэсэн те. Эмч би эмчийн ёс зүй төрийн хуулийг чамдлан сахиж эрдэмт хүний аймнаас эрүүл мэндийн төлөө эмрэг сэтгэл эрдэм чадлаа харамгүй зориулахаа тангаргалыг тангаргалыг 3. Тэгээд тангараг уншихлаар ингээд ерөөсөө шууд ингээд ёс зүй хариуцлах гэдэг юм ингээд дон гэд ингээд эмчнэрт байдаг те. Тэгэхээр одоо яг таны ингээд нэг саяныг сүулт ингээд ярьсан кейсийг бодонгод эмч хүнд юу н алдах хэрэг байдаг юм уу? Энэ мэрэгжилт юу н алдах хэрэг юу н байдаг юм уу биднэрт? Хариулахад аюу хэцүү. Яг эмчээ алдаа гэдэг бол одоо бас яг алдаа юу гэдэг маань өөрөө бас их сонир. Алдаа гэдгийг алдаа мөн үү биш үү гэдгийг одоо тодорхойлт яг байна уу гэхээр бас өөрөө эргэлзээд бидний одоо энэ хийж байгаа бүх үйл ажиллагаа тодорхой хэмжээнд би өөрөө зохиогоод хийж байгаа зүйл биш байхгүй юу? Миний хийж байгаа эмчилгээний арга маш олон жилийн турш судлагдаад түрүүний хэлсэн нотлохоон дээр суурилагдсан тэр одоо зүйлээр бичигдээд ингээд ном тохиомлууд болоод тэгээд тэрний л дагуу бид нар юмнуудыг хийдэг. Гэтэл өөрөө яг ингээд аваад үзэх юм л тэр статистик гэдэг байгаа тэр одоо тоо баримт цуглуулж байгаа тэр нотлохоо гэдэг маань яг туйлын 100% үнэн үү гэдэг нь бас өөрөө биш. Нэг талаасаа одоо шинжлэх ухааныг хуулийн зөв гэж дахин шүтээд явах нь бас өрөөсгөлч юм шиг. Судалгаан дээрээс ингээд аваад үзвэл за ямар ч судалгааг хийсэн төгсөхдөө яг тийм байна гэж хизээж төгсөхдөггүй тийм байх боломжтой байна л гэдэг. Тэгэхээр яг үүн дээрээс ингээд аваад үзвэл бидний тэр хийж байгаа хагалгаа эмчилгээний одоо явцад ямар нэгэн байдлаар үр дүн өгөхгүй тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр тэр үр дүн өгөөгүй тохиолдлуудыг яг алдаа гэж үзэх юм уу? Гэтэл нөгөө талаас нь ингээд тэр хүмүүсийн одоо эмч биш нөгөө талаас нь аваад үзэхлээр энэ эмчийн алдаа юм шиг гэж ярьж ойлгуулж ингэж одоо өнөөдрийн цаг хугацааны үед бас яриад байна л да. Ярих тийм тохиолдлууд ч цөөнгүй ярьж гаач газар.
ямар нэгэн байдлаар тэр юу гэдгийг эмчилгээний одоо зарчим тэр юмнуудыг хэрэглээд байхад болохгүй байгаа тохиолдол судалгааны одоо юмнуудыг бид нар дахиад сайжруулахын тулд тэрийг олж тогтоогоод тэрэн дээр нөгөө судалгаагаа хийгээд сайжруулахыг хэлээд байгаа. А яг бүр эмчийн хувьд гэх юм бол одоо тийм бүдүүлэг янз бүрийн тийм алдаа нь юун дээр гарч ирдэг юм бэ гэхээр миний бодлоор бол тэр харилцааны л асуудал, үл ойлголцол. Тухайн одоо юу гэдгийг өөрчлөлөгч эмчнэр одоо өөрчлөлөгч хоорондын нэг нэгэндээ өөрсдөө ойлгуулах, нэгдсэн нэг зэг дээр очиж чадахгүй байгаа ойлголтын зүрхийг л хин нэгэн рүүгээ алдаа гэж хэлээд байгаа шүү. Хагалгаанд орохоос өмнө ч гэсэн би ямар нэгэн байдлаар ингээд байж болцшгүй, учирч болцшгүй тэр эрсдэлтэй тэр бүх зүйлүүдийг одоо өөрийнхөө мэдсэн, өөрийнхөө туршлага дээр, өөрийнхөө одоо тэр судалсан тэр бүх нотлохоон дээр ингэж тайлбарлаад 1 цаг орчим 30-аас 40 минут орчим маш сайн ярилцдаг. Ингэж ярилцаа тэр хүмүүсээс тодорхой хэмжээний одоо ойлголтын зөрүүгүй болоод ингэж гад тодорхой хэмжээний одоо тэр юмнуудыг хийгддэг гэх мэтчлэнгээр. А тэгэхгүйгээс болоод одоо юу гэдгийг ингээд хөнгөн хомгаа хандах ч гэдэг юм уу, эсвэл үл ойлголцол гэдэг юм үүснээс болоод инхлэр тэрийг одоо эмчийн алдаач гэж харах гад байдаг ч гэх юм. Тэгэхээр би бол одоо яг эмчийн алдаагаа шууд эмч алдах хэрэгтэй юу гэхэлэр алдаа насар том арт талд нь одоо юу гэдгийг үр дагавар байдаг учраас хамгийн том одоо юу гэдгийг хохирол бол мэдээж хүний амнаас эрүүл мэнд шүү дээ. Тэгэхээр эмчийн алдаа гэдгийг бол бас маш сайн аль талаас нь одоо зөв ухагтхуунаар ойлголцох тэр л зүйл болохоос биш. Яг ингээд эмч яг алдах хэрэгтэй бол эмч алдах хэрэгтэй гэж би хэлж байна. Гэхдээ эмч бас яг огт алдахгүй юу бол бас үгүй. Эмч нь хүн л эмч нь ямар нэгэн байдлаар тийм зүйлүүд үүсэх тохиолдлууд бол байхыг үүсэх бас бидэнд өгүүлдэг шүү дээ. Одоо 10,000 аим төрөлтөнд магадгүй тэдэн тохиолдол нь ийм төрөх боломжтой гэдгийг дэлхий баталсан иймэрхүү кейсүүд бас байгаад идэг. Энэ нь бас алдаа юу гэхэлэр үгүй байх талтай гэдэг. Энэ асуулт бол яг л таны хэлдгээр юм хоёр талтай. Хоёр талтай гэж бодоод байгаа. Энийг бол одоогийн өнөөдөр ингээл явж л тодорхой хэмжээгээр ойлгож эхэлж байгаа байхгүй. Энэс ингээл цаг хугацааны үед одоо залуу эмч байхдаа өнөөдрийн төвшөнд боддог байсан зүйл залуу байхад дөнгөж эмч болсныхаа дараа бодож байсан зүйл хоёр чинь газар тэнгэр шиг бас ялгаатай зүйлүүд байна шүү дээ. Та бүхэн ч гэсэн одоо нэг номыг те 19 доо уншаад ойлгож байсан бол тэр номоо 29 доо уншаад үз. 19 доо байсан бодол бас чинь шал өөр. 29 доо уншсныгаа 39 доо уншаад үз. Ингээл хүний одоо юу гэдэг нь туршлага тэр юмнууд нь цаг хугацаа өнгөрөхийн ирээр өөрлөлөд идэх юм байл л та. Одоо таны ингээд өдөр тутам хийж байгаа ажилтай холбоотой бас нийт үзэгч нартаа бас зөвлөгөө болгоц асуултыг би танаас асуумаар байна. Нуруу нугасны мэс засал хийлгээд байгаа дийлэнх шалтгаан юу нэг ямар шалтгаантайгаар энэ одоо нарийн мэс ажилбарт хүмүүс юу н ороод байна вэ? Ер нь бол яг нэг нуруу нугасны эмгэг гэдэг маань одоо хөвчлэн амьдралын тодорхой хэмжээнд цаг хугацаанд болж өнгөрч байгаа тэр буруу хөвчлөөсөө үүдэлтэй байхыг үүсэх. Нөгөө төгөр ер нь бол яг хаа ингээд аваад үзэх юм бол хүний одоо нас ахихын хэрээр бидний бие организм ямар нэгэн байдлаар одоо хамгийн энгийнээр хэлбэл хөгшрөл дэлгэдэлтийн процесс явагддаг. Тэгэхээр тэр хөгшрөл дэлгэдэлтийн процесс нь яг цаг хугацаанд насаад дагаж явж байгаа өөрчлөлт үү эсвэл тэр хугацаанаас өмнө үүсэж байгаа одоо өөрчлөлт үү гэдэг нь өөрөө бас тийм бүрхэг. Яг үүний цаана одоо юу нь болохгүй болоод ингэж байгаа юм бэ гэдгийг нарийн одоо хэлэх боломжгүй ч гэсэн тодорхой хэмжээний судалгаануудаар халгаатай буюу эрсдэл хүчин зүйлүүд байгаа байхгүй. За тэрний хамгийн нэгдүгürt мэдээж одоо тэр нуруунд дээр ирж байгаа ачаал хэвийн хэмжээс их байх. Тэр их байж байгаа үндсэн гол шалтгаан бол ерөөсөө биеийн жингэлэг л. За хоёрдугаарт болохоор мэдээж ажил хөдөлмөрийн хүн нөхцөл орж байна. За нөгөөтэйгөр болохоор тэр баган нуруунд дээр ирж байгаа ачааллыг хуваарлах тогтолцоо буюу бидний тэр булчингийн үйл ажиллагааны одоо зөв байдал. Хэдий ч нэ юу гэдэг нуруунд дээр одоо ачаал хүнд ачаал ирж байгаа ч гэсэн тэрийг булчингууд нь хэрвээ зөв ажиллаад байвал зөв хуваарлаад ингэж яваад ах чадвартай. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд аваад үзвэл манай нийгэмтэйгээ холбоотой идэвхтэй хөдөлгөөн гэдэг юм маань аюух хоошоогоо тавигдсан. Мэдээж одоо ажил хөдөлмөрлөөсөө болоод ихэвчлэн оффис сууж яан ч гэдэг юм уу та байнгын суугаа ажил. За тэгээд дээрэс нь нэг манай түгжирл машинд ингээд нэг ороо суучих юм бол ерөөс замаасаа хаашаач гарч чадахгүй хэдэн цагийн те удаан хугацаанд нэг байрал суудаг гих мэтлэнгээр. За тэгээд дээрэс нэг хорт зуршлууд. За тэр дундаа одоо энэ тамхи гэж хэлээд байгаа зүйл маань тэр нуглам хоорондын мөгөөрсөн жиргвч үе холбоосын тижээлийг маш их дороотуулдаг. Тэгээд энэ нөгөө нуглам хоорондын мөгөөрсөн жиргвч өөрийнх нь нөгөө байглаасаа заяасан одоо онцлог нь тижээлээ одоо авах чадвар нь тийм өөр айгу хомс байдаг. Тэгээд судасжилтгүй зөвхөн нугламынхаа их биеэс тодорхой хэмжээгээр диффуз уяа шимэгдүүлэх замаар авдаг жишээтэй. За тэгээд дээрэс нь бодисын солилцооны эмгэггүй сахарны диабет
гих мэтлэнгээр энэ олон зүйлүүдээс шалтгаалаад нуруу нугасны одоо эмгэг бий болох нөхцөл нь бүрдээд байгаа. За нуруу нугасны эмгэгийг ингээд бүтнээр нь аваад үзэх юм хоёр том бүлэг болгоод байгаа ч. Нэг нь болохоор одоо өвөрмөц бус шалтгаантай гэж хэлээд байгаа сая илэгдлийн эмгэгүүд. А нөгөө нэг өвөрмөц шалтгаантай нь болохоор яг нөгөө айхтар ноцтой нуусны хавдрууд, нурууны ясны хавдрууд, за тэгээд дээрээс нь нурууны гэмтлүүд, тэгээд нэрээс нь нурууны одоо өрөвсөл буглаанууд. За өрөвсөл буглааг ингээд сүүлийн үед аваад үзэх юм бол олон юм тасалтай. Нямгийн халдварууд, MRSA гэж хэлдэг тэрний халдварууд, дээрээс нь сүрьегийн халдварууд. Ер нь сүүлийн үед ингээд өдрөөс өдөр нэмэгдээд. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө тэр өвөрмөц бус шалтгаантай эмгэгүүдээс харьцангуй цөөхөн тохиолдол. За судалгаан дээрээс аваад үзэх юм бол за нэг 15-20 орчим хувьд тохиолдох магадлалтай. Тэгэхээр нуруу нугасны эмчний хувьд аваад үзвэл тэр аюултай ноцтой зүйлийг л аль болох алдахгүйгээр орчлохыг бодох хэрэгтэй. А нөгөө нэг тэр нөгөө илэгдлийн шалтгаантай эмгэгүүд дээр бол одоо эхний ээлжинд урьдчилан сэргийлэх боломжтой тэр арга юмнуудыг л хэрэглэнэ гэсэн үг байхгүй. Тэр нь одоо залуугаас эхлээд аль болох нурууныхаа одоо үйл ажиллагааг зөв болгох, булчингийн үйл ажиллагааг дэмжиж өгөх, өөртөө тохирсон дасгал хөдөлгөөний хийх, биеийн жингээ аль болох нэмэхгүй байх, одоо юу гэдгийг машин дэргээр явна гэхээсээ илүү алхах, ундаг дугуй унах гих мэтлэнгээр за өвлийн цагт нь бол өөртөө тохирсон усан бассейнаар хичээлэх гих мэтлэнгээр ийм олон зүйлүүд хор зуршлаасаа татгалзах энэ төр ийм зүйлүүд байгаа. А нөгөөдөөр бол ялтчгүй нэг насжилтыг одоо дахиж авдаг өөрчлөлт. Хүссэн ч хүсээгүй бид нар нас ахихын хэрээр тэр нөгөө нурууны чинь бүтцүүд тэр ачаал даах чадвар нь алдагддаг. А гэтэл чинь бид нар чинь өдөр тутам босоод алхаал явхад 20 настай хүн алхаа явхад ирж байгаа нуруунд ирж байгаа ачаал 70 настай хүн алхаа явж байгаа ачаал хоёр чинь ялгаатай шүү дээ. Тэгэхээр түүнтэйгээ холбоотойгоор тодорхой хэмжээний нугасны сувгууд нарийсах, яс сургах энэ процесс маань тэр нөгөө нурууныг одоо зайлшгүй одоо мэдрэлийн судсыг дарах, нугасыг дарах одоо тэр байдлыг бол үүсгэхэд бол үүсгэдэг. Тэгэхээр ер нь бол тэгээд яг нөгөө эмчилгээний олон арга замууд бол бий. Дан ганц одоо мэс засал биш. Тэгэхээр аль болох хагалгаа хийхгүйгээр асуудлыг шийдэх. Тэр нь бол одоо хамгийн зүйтэй асуудал. За үнэхээр гарцаагүй хагалгаа шаардлагатай бол түрүүний хэлсэнчлэн ямар аргаар хийх үү, яаж хийх үү гэдэг нь тухайн туршлага одоо юу гэдгийг тухайн эмнэлгийн нөхцөл байдал олон зүйлээс л шалтгаалж байна гэсэн үг. Тэгэл ингээл дахиад л ярихаар л нөгөө л амьдралын хим маяг гэдэг юм руу яалтч хөвтлөөд байна л да бидний энэ одоо сэрэмжлүүлж байгаа, шалтгаалж байгаа гэдэг бүх юм маань тийм. Тэгээ би нэг юм уншижсэн байхгүй. Бид нар дээр тэртээ тэргүй ингээд нөгөө юу хүч үлчилж байгаа шүү дээ дээрээс. Газрын татах хүчтэй. Тэгээд баган нуруу гэдэг эрхтэн бол өөрөө тэв тэгш бас биш байдаг тийм. Бидний нуглам гэдэг энэ одоо физиологийн мөрөлтөд болон мөрөлттэй байдаг. Хүн цих буюу одоо яг нөгөө нэг одоо зулаан орой маань өсгийтэйгөө ингээд нэг шугамд байх юм бол тэр юунаас даралтай ачааллыг бага мэдэрдэг гэх тээ. Ялангуяа би нөх хүүхдийн эмч болохоор өсвөр насны хүүхдүүдийн нэг аюух зөвлөдөг байхгүй. Тэгшин суух гэдэг бол одоо чамайг нэгдүгээр өндөр болгоно. Нуруунд ирэх ачаал чинь багасгана. А бас тэгшин сууж явах нь өөрөө бусад булчингийн оролцоог нэмэгдүүлээд нурууны чинь ачааллыг багасгаж байгаа шүү гэдэг би зүйлийг аюух одоо ялангуяа өсвөр насны зөвлөдөг. Тэгэхээр бид нөгөө одоо сайн ингээ нуруу нуглам гэдээ ярангууд хажуугаар нь булчин гэдэг дахиад нэг оролцоог заавал ярьж ин л та. Тэгэхээр нөгөө булчин супер хөгжилтэй байх хэвээр муу эсвэл булчингаа ингээ сулруулаад зөөллөөд массажлаад байх хэвээр мүү гэд бас хүмүүсийн харилцан адилхан ойлголт байгаад идэг. Тэгэхээр тань дээр энэ дээр яг ямар зөвлөгөө өгөх вэ? Булчингаа судлаад массажинд байгаад байвал нуруу өвдөхгүй мүү эсрэгээрээ ачаалаад чангалаад зөв пропорцоор амьдрах нь нурууны ачааллыг багасгах юм уу? Тэгэхээр одоо таны сая ярьдаг одоо үндсэн ухагтхан бол ерөөсөө маш зөв. Баган нуруу гэдэг бол ерөөсөө босоод тэнглэхийн дагуу ингээд босоод алхаад гიშгээд явахын тулд түрүүний хэлсэн тэр физиологийн одоо бүслэгийн хотоолт, сэрний бүхэл үзүүний хотоолтууд маань нэг нэгнтэйгээ маш уялдаатай байж газрын татах хүчний одоо тэр ирж байгаа ачааллыг бүтцүүд тэр хамгийн үр дүнтэй бөгөөд зөв хуваарлаж явах хэрэгтэй байхгүй. Жигд хуваарлаж явах хэрэгтэй. Тэр хуваарлаж байгаа тэр одоо юу гэдгийг балансыг л одоо зөв зохицуулдаг нь бидний тэр булчингийн үйл ажиллагаа байхгүй. Тэр чинь нэг булчин биш шүү дээ. Маш олон бүлэг булчин байхгүй. Бүлэг булчингууд хоорондоо айгүй уялдаатай ажиллаж явах хэрэгтэй. Тэрийг төв мэдрэлийн тогтолцоо маань өөрөө тодорхой хэмжээгээр хянаж явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийг бага багаас нь эхлээд зөв суулгаж сургана гэдэг маань тэр булчин тархины хоорондын холбоосыг зөв бий болгож яах гэсэн. Хамгийн энгийнээр энэ маань өөрөлдвөл habit гэхэлэр монголоор зуршил шүү дээ. Тэгэхээр зөв суулгаад зуршиж байгаа юм бол тэр хүүхэд хүссэн ч хүсээгүй ч нэг байрал дээр очиж суухад толгой тэр булчин яг тэр хамгийн зөв байрал дээр наваачаал програмчлсан гэсэн үг байна. Кодчилж гэсэн үг байхгүй юу? Тэгээгүйгээсээ болоод яалтчгүй
бас асуудал үүсдэг. За тэр тусмаа одоо яг өсвөр насны хүүхдүүд ясны өсөлт одоо идэвхтэй явагдаж байгаа үед чөнгөт яснууд, нуруунууд айгүй хурдтай өсдөг, сундаг тий. Энийгээ дагаад болохоор ингээ булчингийн хөгжил нь сул байж болдог. Булчин өөрөө өсвөр насны хүүхдүүдэд чинь булчин их уян байдаг учраас тэр нөгөө нурууга зөв барилт татах чадвар нь харьцангуй бага байж болдог. Түүнтэй холбоотойгоор юу гэдэг юм нуруу урагшаага юм бөхтгөр юм дохгор ч гэдэг юм уу эсвэл юм нурууны одоо тэгшим нь алдагдсан ч гэлээ тиймэрхүү тохиолдлууд үүснэ. Тэр нь хожим яадаг вэ гэхээр тэр нурууны бүтцийн илэгдлүүдийг одоо үүсэх нөхцөлийг илүү түргэсгээд залуу хүүхдүүдэд нуруугаар өвдөх нурууны одоо дискний илэгдлүүд үүсдэг. Тэгэхээр үүсэх үндсэн гол нөхцөл нь ерөөсөө таны хэлээд байгаа энэ зүйл. Нөгөө төгөр тэр булчингийн тогтолцоо гэдэг байгаа маань болохоор ерөөсөө ингээд булчин гэж бодохлоор хүмүүс чангалах хэрэгтэй гэхэлэр ингээд бид булчингаа ингээд байнга чангалаад байдаг биш. Булчингийн үйл ажиллагаа гэж юм байна. Тэгэхээр тэр булчингийн үйл ажиллагаа нь хамгийн гол зөв байх хэрэгтэй байхгүй. Зөв гэдэг маань тодорхой хэмжээний одоо ангахны дэлгэр бол тонус гэж юм байгаа. Булчин бол хизээж тийм сул улбгар байх хэсгүй. Бас хит юм чангарсан бас байх хэсгүй. Тэгэхээр яг өөртөө тохирсон одоо нугаснаас ирж байгаа тэр мэдрэлийн ширхэхгүйд булчин чанга сулыг өөрөө цаанаа тодорхой хэмжээгээр зохицуулж явах тийм зохицуулга байдаг. Тэгэхээр зарим тохиолдол яадаг вэ гэхээр нөгөө байнгын одоо юу гэдгийг нуруунд дээр ирж байгаа хэвийн бус байрал маань тэр булчингийн үйл ажиллагаа хэвийнээс нь хитрхийхээр ажилуулж эхэлдэг. Тухайлх юм бол одоо хамгийн энгийн жишээ бол бид өдөр тутам гар утсаа ингээд тонгоогоод ингээд үзээд хахад бидний энэ хүзүүний ардлын булчинг дандаа илүүдэл хэмжээгээр ажилуулж эхэлж байдаг. Хүзүүг ингээд хоошоо гидээлгэхийн тулд бидний хүзүүний чинь булчин одоо ажиллаж байна гэсэн. Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол таны гар дээр ингээд нэг тортой юм байруулад бүтэн өдөржингөө ингээд бариулчихад энэ булчин яаж ажиллах вэ те? Тэрийг алдчихгүй тулд ингээ байнга ингээ бариад тахлаар энэ гарын хоёр талхад булчин жишээлхэн бүтэн өдөржин ажилласан булчин чинь маш хүчтэй өвдөн чангар нь хатуурна. Тэгэхээр тэрийг бол харин иллэг барай суллах массаж бол үр дүн өгнө. Тэгэхээр хүмүүс яадаг юм бэ гэхээр би булчингаа ингээ сайхан суллаа гэхлээр ингээд сулбаалгаад байгаа зүйл биш байхгүй. Булчингаа чангалаа гэхлээр хүмүүс ингээд чангалаад байгаа юм биш. Тэр булчингийн чангал гэдэг нь үйл ажиллагаагийн зөв болгоо гэдэг утгаараа. Булчингаа сулал гэдэг маань болохоор ямар нэгэн байдлаар таагүй байдлаас өвдөлтөөс болоод механикаар тэр чангараа тонус нэмэгдсэн байгаа хатуурсан байгаа булчин суллахад тэр иллэг барай нухаж байгаа маань тодорхой хэмжээний үр дүн өгдөг. Тэгэхээр би одоо яг л хүмүүст бас одоо яг таны сайн асуусан шиг ойлголтын зөрүүг нь арилгахыг боддог. Та ингээ булчингаа чангалах хэрэгтэй гэдээ бодглохлоор үгүй энэ нөгөө чангарсан байгаа булчин гэж би өвшөө яаж чангалах юм гэдэг. Гэтэл тэр чангарсан байгаа булчин гэдэг байгаа маань мод шиг өвдөлтөөс болоод хатуурсан байгаа булчингаа өөрөө хэлээд байгаа байхгүй. Тэрийг булчингаа чангал гэдэг миний ойлголт бол та нөгөө булчингийнхаа үйл ажиллагааг сайжруулаа гэж. Компьютер хэвийн үйл ажиллагааг нь сайжруулаа гэсэн. Ямараа зурган дээрээс ингээд аваад үзэхлээр булчингийн ширхгүүдийн завсраар төлжиж одоо бий болсон байгаа өөхний ширхгүүд айгүй тод харагддаг байхгүй. Хамгийн энгийнээр бөгөө жоохон бүдүүлэг тайлбарлах юм бол одоо Mongo Wagyu мах гэдэг да ингээд булчингийн ширхгийн дундуур одоо гантгалцсан маш их одоо тийм өөхлүүд. Тийм яг тэрнтэй адилхан хөдөлгөөний дутагдaltaй одоо юу гэдгийг нөгөө хэвлийн нуруу бүслүүрийн ганц нуруу шилтэй хэвлийн нуруу бүслүүрийн булчингийн үйл ажиллагаа алдагдсан байгаа тэр хүний ямаран зургийг аваад үзэхлээр ерөөсөө л яг тэр гантгалцсан махтай дүүцгүүц хэмжээний одоо тийм төстэй зураг харагддаг. Тэгэхээр уган дээр булчин ч өөрөө тодорхой хэмжээгээр хэмжээтэй байжээж нурууг цэх болгох, барих, дангац нурууны хоошоо гидэлгэх чинь хэвлийн нуруу бүслүүрийн булчин бүгдээрээ нуруу бүсчиг барьж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээр нь ойлголтын зөрүүг маш сайн тайлбарлаж өгөө. Та чангараад өвдөлтөөсөө болоод чангараад байгаа булчин бол одоо жишээлбэл өдөржингөө тонгоогоод юм гээд үзээд таны хүзүүч хөшжилж өвдөд байгаа бол тэр булчингийн чангарал байж болно. Тэгэхээр тэрэн дээр сайхан зөөлөн, иллэг барай, массаж, бомб тэр бол үр дүнтэй. За тэгэхээр Тэмүүжин эмчээ тэгвэл хараа ингээ одоо яг ажлын байран дээр жолоо барай явж байгаа автобусны жолооч өдрийн 8 цаг одоо бидний төлөө хотын сайн сайхны төлөө иргэдэд зүг явж байгаа жолооч та яг ямар зөвлөгөө? 8 цагийн ажил одоо тэнцээ бол яалтчгүй ингээл одоо машина бариад суугаад явж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүнд тодорхой хэмжээгээр амралтын өдрүүд гэж байна те. Амралтын өдрүүдээр одоо тодорхой хэмжээнд өөртөө зориулаад уг нь бол боломжтой болсон бассейнаар хичээллэх. За тэгээд нуруу хилийн бүслүүрийн булчингийн үйл ажиллагааг хамгийн энгийн бөгөөд гэртээ хийж болохоор тэр тасгал хөдөлгөөн бол планк тасгал гэдэг байгаа. Планк. Тийм нөгөө ингээд гүүрэл шиг ингээд барьдаг тэр тасгалыг. За тэгээд мэдээж аль болох биеийн жингээ нэмэхгүй байхыг. Биеийн жингээ нэмэхгүй байхын тулд нөгөө хоол хүнсний асуудал ч яригдана гэсэн. Аль болох одоо юу гэдгийг шингэц сайтай, өөх тус багтай ч гэдэг юм. Ингээл энэ маань өөрөлд бол айгүй тийм одоо өргөн хүрээний ойлголт. Яг тэр хүн дээр одоо 100%
одоо тэгээч гэж ярихын тулд айгүй одоо юу гэдгийг олон юм ярих шаардлагатай болно. Тэгэхээр тэр хүн хүлээж авахгүй гэл ер нь л бол төвхтэй асуудал. Гэхдээ хүн яг цагаад дулаад ирвэл хамгийн чухал юм нь юу юм бэ гэхээр ерөөсөө л эрүүл мэнд. Хамгийн үнцэнтэй зүйл чинь эрүүл мэнд. Нөгөөтэйгүр юу юм бэ гэхээр хүний эрүүл мэнд хүссэн ч хүсээгүй насах тусам доройтно. Энэ бол гарцаагүй. Илэгдэл явагдаад байна. Илэгдэл явагдана гэсэн. Залуу байхад тэр илэгдлийг даван туулах чадвар, тэр илэгдлээ нөхөн төлжүүлэх чадвар сайтай байдаг боловч 30 наснаас 35 наснаас 40-40-оос дээшээ болоод тэр нөшөөл багасдаг. Тэгэхээр ингээд аваад үзэхлээр бид нар амьдралынхаа төлөө юу гэдгийг ажил мэргэжлийнхаа төлөө ингээд эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр золиослоод ингээд явж гад тодорхой нэг цаг хугацааны дараа нөгөө эргэшгүй өөрчлөлтөнд орсныхаа дараа хүмүүс эмнэлэгт хандаж эхэлдэг. Гэтэл уг нь зөв ёсондоо яах хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө өрчин сэргийлт гэдэг юм байх хэрэгтэй юм бэл. Одоо ингээд Японууд яагаад, Солонгосууд яагаад, Хятадууд одоо төрсөн яагаад, Европын улс орнууд яагаад ингэж өндөр наслаад аз жаргалтай амьдралын чанартай яваад байгаа вэ гэхээр ерөөсөө л бага залуугаас эхлэл эрүүл мэндээ өөрөө үнэлээд эрүүл мэндээ тодорхой хэмжээгээр ингээд урьдчилан сэргийлээд амьдраас уртсан. Хүүхэд багт нь л тэр нь ерөөсөө ингээд заацсан. Манайхан болохоор бас нэг талаас хэтэрхий туушраад тийм ч юмыг хэрглэж болохгүй, ийм ч юмыг хэрглэж болохгүй. Тэгэх юм бол ингэн, тэгэх юм бол ингэн гэхээсээ илүүтэйгээр зүг зөкстэй хэрэглээг ингээд багаас нь ойлгуулчихсан. Баланс. Бүх юмд баланс. Сахарт ундаа уумаар л ууж болно. Уусны дараа шүдээ сайн уугаа. Нэг дор одоо хэтэрхий ихийг ууж болохгүй. Хэрвээ та юу гэдэг өндөр ачаалттай дасгал хөдөлгөөн хийгээд биеийн энерги их зарцуулж байгаа бол тэр юу гэдэг нүүрсний хэрэгцээ, түргэн шимэгдэх, түргэн одоо юу гэдэг шимэгдэх тэр нүүрсний хэрэгцээ мэдээж их байж таар. Тэгэхээр өөрийнхөө өдөр тутмын хоол хүнсийг тааруулаад хэрэгжилчдэг тийм мэдлэг, тийм амьдралын дадлыг багаас нь ахуулаад ингээд суулгачих нь зөв юм. Гэтэл яг өнөөдрийн төвшөнд ингээд аваад үзэхээр манай нөгөө өнгөрсөн цаг хугацаа нийгмээс нөгөө нийгэм рүү шилжих тэр 90-ад оны үед чинь ерөөсөө энийг бодох нь битгий хэл ерөөсөө бүх нийгэм нөгөө ийм болцсон. Тэгээд амьдралынхаа төлөө одоо юу гэдэг үр хөвгтэй, хоногтой, хоолтой байлгахын төлөө энэ бидний аав ээж ах нар үед чинь ингээд бүгдээрээ тодорхой хэмжээгээр зүтгэцсэн. Тэгээд мэдээж бие организм одоо юмнууд нь одоо өөрчлөлтөнд орцсон бүлэг хүмүүс байна л да. Тэдэрт одоо яг зөвлөхөд бол одоо боломжоор 7 хоногт уг нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 150 минут гэдэг юм. 150 минут гэдэг нь заа нэг өдөртөө бол 30 минут нэг сайхан хөлсөө гартал ингээд алхацдаг. 7 хоногийн нэг хагас бүтэн сайнд нь машингуугаар те гэрээсээ гараа 100 цагт нь бол нэг сайхан уул руу ингээд сайхан алхаад ирчдэг те. Өөртөө тохирсон байдлаар нэг дугуунаад нэг газраас нөгөө газар амралтын өдрүүдээр ингээд явцдаг. За тэгээ одоо бас нэг үндэсний цэцэрлэг төрөлн өдр ингээд туулын зам мам гэдэг бас юунууд байна шүү дээ. Тэргээр нааша цаашаа нэг ингээд алхацдаг энэ төр байгаасаа л гэж хүсэж байна. Тэрнээс бол одоо юу гэдэг мэдээж тэр автобусны жолооч ажил өргөвөл тэр автобусын дотроо яг л 8 цаг гэж суугаал тэр одоо юу гэдэг нуруунд дээр халгаатай нөхцөл байдал мөн. Нурууны одоо хагалгаанд орж байгаа бас зөндөө олон хүмүүс тэр автотээврийн жолооч нар, хүн тээврийн жолооч нар олон цаг жолоо барьдаг тийм хүмүүс бол байдаг. Тэгэхээр тэр болгонд нь тодорхой хэмжээнд бас яг л энэ шиг ингээд тохирсон зөвлөгөөг нь хэлээд ойлгуулад маш сайн ярилцгаад аюу сайн ойлгох. Бид нэр ер нь юу юм бэ? Хэдэн минут хамгийн дээдл нь суугаа байдалд байх хэрэгтэй. Ер нь бол 45-15 гэдэг зарчмыг барих хэрэгтэй. 45 минут суусан бол 15 минут бос биеийнхээ жилийг гарга. Энэ чинь ерөөсөө 10 жилийн зарчим шүү дээ. Яагаад хичээл 40 минут 45 минут суугаад 15 минут завсарлуулад байдаг юм бэ? Шинжлэх ухааны үндэстэй. Тодорхой хэмжээний энэ чинь цааталт юу байгаа байхгүй. Тэгээд суухдаа тодорхой хэмжээгээр зөв нуруунд дээр айлуулах ачааллыг зөв хуваарлсан байдалтай. Зэрэгч гэдэг юм уу? Тата байдлаараа ч гэдэг юм уу тэгээд сууцгаахыг бодороо л гэж. Тэмүүжин эмчигээ маш идэвхтэй амьдралын хэм маягтай гэдэг юм да манайх салбараараа мэдэх баха. Тэгээ таныг сүүлийн хэдэн жил орчим та фитнес дээр болон хичээллээд идэвхтэй амьдарч байгаа лээ. 10 оноос хойш хэрч өндөрч 15 жил. Яг одоо ингээд нөгөө хувь хүнийхээ хувьд та ямар төрлийн спортоор төлхөө хичээлж байна вэ? Стрессээ бас яг яаж тайлж байна гэдэг айгу сонирхолтой. Яг гэвэл нөгөө рол модель болох ирээдүйн хойч үедээ нэг юм сайн үлгэр дуурал болгох. Тэгээ эмч хүн бас өөрийнхөө биед ямар яаж хандах хэвтэй. Тэгээд тэгэхээр нөгөө нэг түрүүний хэлээд байсан л ерөөсөө үндсэн гол зарчим. Хүнд хамгийн одоо юу гэдэг чухал зүйл ерөөсөө эрүүл мэнд юм. Тэгээд нөгөө талаасаа бол өсөн ч үсэгч нас ахих хэрэг тэрийг бид нар алдах нь бол тодорхой. Гэхдээ алдахдаа цөм алдах уу? Эсвэл нөгөө насныхаа жамаар багаар алдах уу гэдгээл тэр хүн өөрөө сонгоно гэсэн. Тухайн шийдвэр. Тухайн шийдвэр. Сүүлд одоо би таныг мэдхнэ
өглөө болгон баг 3 цагт 4 цагаас ахуулаад дууж игээд байна. Тий одоо сүүлийн үед бол дугуй. Өдөрт хэдэн километр игээд байна та? Өдөрт за нэг 60 км болж байна. Нэг хаалгаах орчоод ирнэ шүү дээ өглөө. Өглөө ажилласаа өмнө. Тий ажилласаа. Босоод тэгээ хаалгаа хийгээд 5 цаг гэж босоод тийшээ яваад буцаал. Тэгэхээр нөгөө энэ маань түрүүний хэлээд байсанчлан тэр булчин гэдэг маань ерөөсөө л бидний эрүүл амьдрахад хамгийн чухал тогтолцоо. Судалгаан дээрээс аваад үзвэл настай хүмүүс ямар нэгэн байдлаар за яг настай ч гэлтгүй. Ер нь булчингийн мас цаг хугацааны үед алдагдах нь тодорхой юм бол нас ахихын ирээр аль болох булчингийнхаа масыг бага алд. Хэдий ч нэ насандаа тохирох булчингийн чинь хэмжээ их байх тусмаа ямар нэгэн байдлаар гинтийн үхэлд тэр зүрх судасны шигдээсээр хавдраар нас орох амьдралын чанар дорой байх чадвар нь булчингийн масны одоо тэр их бах хэмжээтэй холбоотой юм байна. Тэг батлаад байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсө булчинг одоо юу гэдэг идэвхтэй байлгах тэр үндсэн гол дасгал хөдөлгөөн бол ерөөсө л ачаалттай эсэргүүцлийн дасгал. Энэ маань эсэргүүцлийн бодибилдинг. Эдгээр тэр жинг өргөд байна гэдэг чинь тэр булчинг л арай жоохон том болгох гол том болгоол яваад байна гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээгээр ингэж явж хаад одоо би яагаад дугуйг илүү сонирхоод байгаа вэ гэхээр дугуйны спорт маань өөрөө зүрх судасны тогтолцоог бүр маш ихээр ажиллуулж чаддаг. Одоо бидний мэдээр кардио дасгал. Тэгээ кардиоваскуляр фитнес гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаг хугацааны үед яг би 30-таагаас төмөр өргөөл одоо спортоор хичээлж явсараа за 40 хүрлээ. За тэгээ 50 хүрлээ. 50 наснаас хойш би одоо тэгж айхтар хүнд төмөр өргөж чадахгүй шүү дээ. Одоо спорт одоо тэгж. Тэгэхээр надад зөрүүлж юу хэрэгтэй юм бэ гэхээр миний зүрх судасны тогтолцоо сайн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо би 50 насны 60 наснаа би төмөр өргөж чадахгүй ч гэсэн би дугуй унаад иж чадна шүү дээ. Нэг үнэ. Тэгэхээр би тэрэндээ одооноос эхэлж ингэж бэлдэж эхэлж байна гэсэн. Гэхдээ мэдээж юу гэдэг нь тэр спортынхаа онцлогоос хамаарат фитнесээ тодорхой цаг хугацаанд нь хийн, дугуйгаа бас тодорхой хэмжээнд нь унна. Өнөөдрийн нөхцөл байдлаар аваад үзвэл дугуй чинь бас төгжрлийн эсрэг. Төгжрэлд орохгүй. Тэгээд ингээ сайхан эрүүл мэндэ мөнгө төлөхгүйгээр гэдэг шиг ингээ сайхан эрүүл байж болно. Итгэлхийдээ бас ээлжээ гэдэг шиг ингээл хайп яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо залуучуудаа аврайлахад ер нь тэгээд өөртөө тохирсон байдлаар те спортоор бүх спорт гоё. Бүх спортод өөр ингэсэн онцлог бий. Бүх спортоос гоё кайф авч болно. Гүйдэг бол гүй, алхахдаг бол алхах, теннис тоглодог бол теннис тоглол, волейбол тоглодог бол волейболоо тоглоод. Тэгэхээр мөн чанарыг ойлгохгүйгээр ингээд өнгөц яваад байвал бас энэ чинь өөрөө одоо буруу. Одоо энэ бодибилдинг фитнесийн спортыг бас ингээд өнгөцөөр ойлгох юм бол зөвхөн нөгөө харагдаж үзэгдэх талаас нь ойлгоод эхлүүл энэ маань айгүй хөрөөсгөл болж эхэлдэг. Би ч гэсэн анх дөнгөж фитнес бодигоор хичээлж эхлэхдээ энэ бол зөвхөн нөгөө харагдаж үзэгдэх тий. Бусдад гоё харагдахын тулд айгүйх мотивац авч одоо юу гэдгийг бусдын өмнө одоо тий туранхаа гоё булчинлаг одоо байхыг ингэж бодож тий бак байхыг бодож ингэж хичээлэх нь эсрэгээр нөгөө зорилгодоо хүрэх аргыг чинь буруу болгочдөг. Яг зөв. Тэгэхээр богино хугацаанд энэ үр дүндээ хүрэхийн тулд одоо ямар нэгэн бас тий болж бүтэхгүй одоо тэр одоо бэлтгэлүүдийг буруу хэрэглэгч гэдэг юм уу энэ эсрэгээрээ тухайн хүний эрүүл мэндэд айгүйх сөрөг нөлөө үзүүлэх тийм байдлыг бий болгодог байхгүй юу? Би яг таны энэ асуулттай нэг юм асуумаар. Хэвлийн жин ихсэх тусам. Яагаад баган нуруунд дээр их ачаал ирээд байгаа юм бэ гэдгийг нэг гэрийн хантай дүцүүлээд тэгээд нэг тайлбарладаг да. Гэхдээ яхаа нөгөө хэвлийн нуруу бүсрийн булчин гэдэг чинь ерөөсөө л тэр нуруу хэдэн талаас нь бүс шиг барьж байгаа хэвээр. Бүс шиг ингээд барьж байгаа. Тогтоож байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэвлийн булчин ингээд сулраад ингээд гүзээ урагшаа ингээд болоод эхлэхээр тэр нөгөө нурууг барьж явах хэвээр бүс чинь сулраад эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар яагаад хүн юм өргөхийн тулд ийм бүс зүгүүд өгдөг. Тэгэхээр тэр булчинг нь гаднаас нь дэмжиж өгч байгаа гэсэн. Тэгээ хоёрдугаар хэвлийн урагшаа цомдоогоод эхлэхээр нуруу илүү хотоож эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нуруун дээр ирж байгаа зөв тэнхлэг чинь зөв байрлалаас урагшаа шилждэг гэсэн. Хамгийн энгийнээр хэлбэл нөгөө физикийн хөшүүргийн дүрмээр гэсэн үг байхгүй юу? Эдийн чинээ хөшүүргийн чинь мөр урагшаага уртуулна. Төдий чинээ нөгөө нэг тулах зэг дээр ирж байгаа ачаал чинь их болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэвлийн чинь урагшаа сунаалах тусам нуруун дээр чинь ирж байгаа асуудал нь их болно л гэсэн. Болно л гэсэн. Гэдэг утгаараа ер нь бол хэвлийн нуруу бүслөрийн булчин бол гарцаагүй хүний хамгийн чухал булчин мөн. Эрүүл мэнд талаас. Хоёрдугаар харагдаж үзэгдэх гоо сайхан талаасаа ч гэсэн хэвлийн булчин гэдэг маань ерөөсөө эрүүл мэндийг үзүүлж байгаа үндсэн гол үзүүл. Хэвлийн одоо юу гэдгийг 6 булчин харагдаж байгаа тохиолдолд тэр бол өөхний хэмжээ 8-аас доош орцсон байна л гэж хэлнэ. Тэгэхээр хэвдий чинээ өөхний чинь хэмжээ бага байна, төдий чинээ зүрх судасны өвчнөр өвдөхгүй байх, тархин цус харахгүй байх, сахарны диабетээр өвдөхгүй байх. Ерөөсөө л үндсэн гол шалтгаан. Эволюц хөгжлийнхээ явцад нэг тийм онолч гэх юм уу те нэг таамагч гэх юм уу нэг юм байна. Яагаад эрэхтэй эмхтэй хүмүүс хэвлийн булчин ингээд
харагдсан хүнд ингээд ирчүүдэд илүү татагддаг юм бэхлээр зүүн сонгороо тэр хүн чинь ирээдүйд өгчихгүй гэсэн баталгаа арай нөгөө таргуу хүнээс их байгаа байхгүй тий. Тэгэхээр эмэгтэй хүн ирээдүйд тэр үнэтэй ингээд цуг байх юм бол арай илүү ингэж найдвартай байх те хамгаалагдах инстинктээр инстинктээр байдаг учраас тэр байдал руу татагддаг байж болзошгүй маа гэсэн нэг тийм нэг юм байгаа юм. Тэгэхээр одоо ямар нэгэн гангачиг зовлонч гэдэг юм уу одоо нэг аимшигтай юм болоход тэр булчинлаг хүн одоо нөгөө хамгаалчих тийм чадвартай нэг юм хүнээс арай эргэтэлэг секси юм дээр ингэж мэдрүүлээд шүү дээ. Эсрэгээр эмэгтэй хүнд эрэгтэй хүн ямар хүнд татагдаад байгаа юм бэ гэхээр нөгөө ийм нэг шейп байна шүү дээ. Элсэн цагны шейп. Бэлхүүс нарийнхан юм. Монгол хөгнөд. Гэтэл эн чинь нөгөө цаад утгаар нь аваад үзэхлээр нөгөө эмэгтэй хүн чинь энэ ташаа өгзөг нь ингээд том байх байна гэдэг маань өөрөлдвөл арцгны хэмжээ нь арай юм өргөн болчихж байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл тэр арцгны хэмжээ нь өргөн байна гэдэг чинь нөгөө хүүхдэд тех хүүхэд төрүүлэх магадлал нь одоо хүндрэлгүй төрүүлэх магадлал нь арай илүү л байдаг юм байна л та. Тэгээд ямар нэгэн байдлаар хүүхдээ төрүүлээ тэр үед өсгөлөнд энэ төр ороход арай нэг жоохон тийм өөрчлөгдөв эмэгтэй хүн чинь тэжээх чадвар нь ам үлдэх чадвар нь арай өндөр байх талтай юм байна. Тэгэхээр нөгөө эрэгтэй би организм чинь эмэгтэй хүнийг тэр утгаар нь ингэж одоо арай илүү ингэж attraction буюу ингэж татдаг. Хүн юмыг ингэж харахаар дан ганц ингээд амар том цээжний булчинтай. Бусдууд нь ингээд шалмын аавал төр чинь. Цээжний булчин гоё харагдаж байгаа юм шүү. Бусад булчинтай нь харьцуулах юм бол шалмын харагдана. Хүмүүс болохоор ингээд айгүй өндөр болохыг бодоод байдаг. Гэтэл өндөр биш. Намхан ч гэсэн айгүй тийм өөртөө тохирсон гоё харьцаатай байж болно шүү дээ. Гар нь, бэлхүүс нь, тэ гуйн, шилбэн. Тэгэхээр нөгөө нэг ингээд судлаад үзэхлээр антропологийн хувьд ч гэх юм уу ингээд загварын хувьд ч гэсэн судлаад эрэгтэй хүний харьцаа гэж юм байна л да. Тэр нь болохоор энэ шууных нь энэ тойрог дээрээс хэмждэг юм байна. За. Шууных нь тойрог нь хэмжиж үзээд нэг хэмжээ гарна шүү дээ. Одоо жишээлбэл минийх одоо 17.5 баггүй юу. Тэгэхээр тэрэн дээр нь пропорцлоод цээжний өргөн, мөрний өргөн, бэлхүүсний өргөн, гуйны өргөн ямар байдаг юм бэ гэдээ гаргаад ирдэг. Тэгэхээр тэр гаргаж ирж байгааг ингээд харьцуулахлаар яг л нөгөө бидний дотроо төсөөлөд байдаг тэр харьцаа гарч ирдэг. Тэ? Эрэгтэй хүн бол юм өргөн цээж, өргөн мөртэй, хайрцангуй нарийнхан бэлхүүстэй, тэгээд гуй хөлн ингээд доошоо томч гэдэг юм. Эмэгтэй хүнээд бол нөгөө 90-60 гэдэг ш. Тэр харьцаа маань болохоор тодорхой хэмжээний өндөр намаас үс шалтгаалсан байдалтайгаар ингээд явчихдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань харьцаагаа ер нь илүү бодож юм хөгжүүлэх хэрэгтэй. Хөвлийн тойрог тийм. Ямар ч байсан хөвлийн тойрог бага байх хэрэгтэй. Сайн нөгөө айгуу чухал юм бас хэлж штэ нөгөө зүрх бас өөрөө булчин. Яг бидний аргасны булчинтай адилхан. Тэгээд таргалалт гэдэг юмыг дэлхийн нийт одоо судалгаас ч өөр аргагүй болж байгаа энэ цаг үед бид нар амьдарч байна. Гэтэл нөгөө таргалалт маань өөрөө бас янз бүрийн хэлбэрүүд байна гэдгийг бас эрдэмтэд гаргасан байна. Сүүлийн жилүүдэд ингээд харахад тарган биш. Харахад ингээд туранхай хит илүүдэлжинтэй биш харагдаж байгаа боловч саркопеник typeness obesity гэдэг юм нэг шин төрөл үүссэн байна. Тэр нь өөрөө юу юм гэхээр насжилт нэмэгдэхийн хэрээр булчингийн массын алдагдлаас үүссэн өөх нийлүүлэлт болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр яг Тэмүүжин эмч маань бас нэг өөрөө эмч хүн энийг судалдаг хүн учраас одоо айгүй талархуу штэ. Бид нэр 50 настай том булчин хэрэгтэй юм уу? 50 настай зүрх гэдэг булчин хэрэгтэй юм уу гэдэг дээр бас одоо энэ насны эрчүүд маань бас анзаараад амьдралынхаа юм аяг жоохон ч гэсэн өөрчлөлт хийх юм бол бас бидний зорилго биелэх юм байна. Тэгэхээр биднэрт нэг том цул булч хэрэг байх нь шүү дээ. Тэ? Олон жижиг булчингуудыг зөв хэмжээнд нь хөгжүүлэх нь чухал юм байна эрчүүдээ. Тэгэхээр ч нөгөө ингэж байдаг байхгүй. Бас л одоо нөгөө эрүүл мэндийн талаасаа нөгөө харагдаж үзэхдэх байдал талаасаа хэтэрхий ингэж анхаарал эхлүүл алдаа гардаг гэдэг манд. Залуу насндаа ерөөсөө ингэж амьдралын одоо юу гэдгийг зөв дадал хөвшээгүй ээжэж явж байгаа 40 50 наснда гинт ухаан ордог. Гинт ухаан оронгуудаа амар булчинтай болох гээд амар өөх хасах гээд зорддог, мотивац авдаг. Тэгэнгүүт тэрэн дээр алдаатай дасалжуулт гэж юм орж ирдэг. Огцом хоолоос. Огцом хоолыг асуулдаг. Амар одоо юу гэдгийг бэлтгэдэггүй бие организм дээр амар дасгал хийлэгдэг. Тэгэнгүүт ч нөгөөдөг чинь одоо юм болно гэхээсээ илүү ачаал болдог, стресс болгодог. Тэгээд бүр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Нөгөөдөөгөр болохоор эрэгтэй хүмүүс нөгөө тестостерон доош унтсан байгаа юм дээр чинь гаднаас TRT гэж хэлээд байгаа. Тэр тестостерон replacement therapy гэдгийг мэрэгжлийн биш хүмүүс зөвлөдөг. Мэргэжлийн бишээр янз бүрийн тэр тестостероны бэлтгэлүүдийг гаднаас шууд хэрэглүүлдэг. Гоо сайхны газруудад тийм. Одоо юу гэдэг тунгийн тааруулахгүйгээр авчи шууд хэмжээгээр хэрэглүүлдэг. Тэр нэг талаас ингээ булчингийн маасыг огцом томруулж өөх шатах сайн нөлөө үзүүлж байгаа ч гэсэн
эсрэгээр цуснд холестерины хэмжээг маш их нэмэгдүүлдэг. Өөрөөр цуснд улаан асын хэмжээг эрс нэмэгдүүлдэг. Ингэхлээр тэ зүрх судасны нөгөө эрсдлийг бас дахиад шууд нэмчихдэг. Тамирчдын гинти үхлийг бас рискийг үүсгэдэг гэдэг шүү дээ. Тэгээд тамирчдын чинь одоо юу гэдэг нь тодорхой хэмжээнд тестостероны бэлтгэлийг тодорхой хэмжээнээс нь хэтрүүлж хийх удаан хугацаанд хэрэглэсэн гинти үхэлд үүсгэх нөхцлүүд маш их байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа point чинь юмыг нөгөө гинт огцон ухаарад амар одоо юу гэдэг нь би дараа сар гэхэд 3 сарын дараа гэхэд 5 сарын дараа гэхэд тийм болно гэхээсээ илүүтэйгээр өдөр тутмынхаа л амьдралд ингээд дэвшүүлээд яваад байх 40-тэй хүн чинь 45 нас 5 жил нэмэгдэхэд л өнгөрч байна. 5 жилийн туршид ингээд аажим явцсан тэр зүйл чинь 5 сарын дотор бий болгосон зүйлээс хамаагүй чанартай бөгөөд үлддэг байхгүй тий. Анхнаас нь одоо өөрсөндөө богинохон цагийн мотивашн биш. Тийм дэг журамтай ойлгоч ингэж ухаарч эхлэх нь. Тэгээд нэг юм гоё юм бас арцикл уншсан байхгүй. Таны 1 цаг хийсэн дасгал хөдөлгөөн танд 3 цагийн амьдрал бэлгэлж байгаа. Тийм. Таны 1 сар хийсэн дасгал хөдөлгөөн. Таны 1 сар дасгал хөдөлгөөн байвал та өөртөө 3 сарын амьдрал. Та 3 жил дасгал хийвэл өөртөө 9 жилийн амьдрал насыг бэлгэлж байгаа шүү гэдэг хэдвэл. Наадах юм бол үнэн. Одоо тэгэхээр эмэгтэй хүмүүст ч гэсэн нэг тийм би одоо ингээл фитнес одоо сүүлийн хэдэн жилтэй өдөр болгон шахав ингэж фитнес байж байгаагийн үед тэнд ингээ орж ирж байгаа дасгал хийж байгаа ингээд хүмүүс ингэ хардаг байхгүй. Одоо тэр чинь уйлралын шин чанартай гэдэг. Шинэ жил босхын өмнө одоо эмэгтэй хүмүүс чинь зүгээр бүгд фитнесүүд нь хямдралаа зарлаа. Эмэгтэй хүмүүс чинь тэнд бактери шингэхгүй шахав болоод тэр нөгөө фитнесийн спиннингийн өрөө мөрөө чинь зүгээр ингээл битүүр нь штэ. За тэгээ шинэ жил дууслаа байхгүй маргааш нас. За тэгжэл март өглөө. Цагаасаар идэж явчаад. За тэгэл ингээл явж исэн чинь 100 боллоо. Фитнесийн зал байхгүй бол. Бүгдээрээ хөдөө гадаа ингээл шоудах гал ингээл те. Хөдөө гадаа амрах гал ингээл. Тэгэл намар болсон ингээл. Тэр нэг юм. Яг тэр дунд ингээ хараад байхад ингээ яг нэг тууштай явж идэг хэсэг бүлэг хүмүүс л би. Тэгвэл тэр дундуур чинь ингээл нөгөө сая хэлээдээс ийм хүмүүс биш. Тэгэхээр тэд нар чи яадаг вэ гэхээр ингээл нэг амар мотивашн авч орж ирэл. Тэгэл нэг орж ирэхдээ 1 сарын дотор 2 сарын дотор бүр 10-20 хэлээр нь хасъя гэл хасчихж байгаа юм. Тэгт амар стресстэй хасна. Фитнесийн үүдэн чинь бүгдээрээ ингээ шанцаа манцаа нөгөө ногоонууд гэсэн сууж байгаа байхгүй. Тэгжээж хасж байгаа. Тэгээд нэг тодорхой үр дүн төрчээд буцаад нөгөөдгийгөө тисч чадахгүй. Буцаал бах байдаг руугаа эргээд орно. Өмнөх байснаас илүү хэмжээгээр. Тэгэхээр эрүүл байна гэдэг маань бие организмын өвчнгөө байхаас гадна сэтгэгч нь өөрөө эрүүл байх хэрэгтэй. Сэтгэлгээ нь эрүүл байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээл хараад хахад нэг юмнаас хэтэрхий хамааралтай болчвол жин дээрээ хэтэрхий анхаарал ингээл яваад байгаа нь одоо бидний бие бол ер нь бол маш ухаантай. Хангалттай сайн амарч яах юм бол буюу хангалттай цагтаа бас унтаж амарч яах юм бол өөрөө бас юм хайлтдаг өөхний ис жижигэрдэг юм бас юм програмтай. Тэгэхээр би бас нөгөө нэг одоо хитэйгээр завгүй амьдарч байгаа ч гэсэн хангалттай нойр бол ялангуяа эмэгтэй хүнийг гоо сайхан байлгах, туранхай галбирлаг байлгахад айгүй чухал юм бол нойр. Тэгээ бүр дахин хэлмээр. Тийм тэгээ Тэмүүжин эмчийнхаа саяны бүх яриаг ингээд сонсож сууж байхдаа би юм бодлоо. Миний бүтээсэн бие бол миний 15 жилийн сахилга бат юм шүү гэдгийг та дахин хэлж байгаад амар их баярлалаа. Тэгэхээр ер нь бол бүх юм цаг хугацаатай байдаг, бүх юм төвчээр байдаг, бүх юм сахилга бат байдаг гэдгийг тод өвлгөр жишээ болж ирсэнд маш их баярлалаа. Маш одоо үр дүнтэй бас их олон зүйлийн талаар ярьсан салбарынхаа өөх түүхийг багш нараа таны түүхийг, таны ол дамжилтыг за мөн залуу эмчнэрт ч гэсэн ингээд хэрэгтэй энэ олон гоё сэдвүүдийг ярилцсан Тэмүүжин эмчтэй урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ энэ подкастныхаа төгсгөлд танд нэг юм олон нийт рүү хандаж хэлмээр байгаа. Тэгээ яг ингээд нэг юм эмч хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд хэлмээр байгаа юм хэлэх одоо юм боломжийг олгоод подкастаа өндөрлөхөд өгч байна манайх. За ийм сайхан подкастанд урьж оролцуулсан та хоёрт маш их баярлалаа. Тэгээд түрүүний хэлсэн болгон ч л одоо орчиж байгаа байхгүй. Одоо сүүлд нь ингэж юм хэлэхэд одоо эрхэм баян бол эрүүл мэндэл бод, эрүүл мэндэл хайрал. За өөрийнхөө одоо эрүүл мэндийг хайрлаж яана гэдэг чинь эргэн тойрныхоо эрүүл одоо хүмүүсийг хайрлаж яана л гэсэн. Эмч болоод эмнэлэгт ажиллаж байхад хин нэгэн гэр бүлийн чинь гишүүн өвдөхөд тэр өвдөж байгаа хүн хэцүү л та. Гэхдээ тэр өвдөж байгаа хүнээ дагаад гэр бүлээр өвддөг байхгүй юу? Өвдөж байгаа тэр биеийн тэр хүн одоо юу гэдэг үр хөвгт чинь өвдөхөд
аав ээж нь үр хүүхдээс илүү их зовдөг байхгүй. За би одоо ингээд өвтгöd манай ээж одоо манай одоо тэ хүмүүс хань ижил үр хүүхдүүд яаж зовх уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та өөрөө эрүүл байж чадвал тэр эдийг зовоохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг чинь өөрөө бусдыг хайрлаж байгаа гэсэн үг байхгүй. Мэдээж одоо ажил төрөл одоо юу гэдгийг үр хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө ам бие хайрлахгүй ингээд ажиллаж байгаа нь зүйтэй ч гэсэн одоо хин аль нь ажлынхаа хажуугаар эрүүл мэндэ жоох юмнаас л эхэлсэн. Түрүүний хэлсэнчлэн 7 хоногт 1-2 удаа одоо алхахаас л эхэлнэ. За тэгээд цаашлах юм бол тэгээд одоо фитнестэй байна уу, дуртай спортоор хичээл 7 хоногт 150 минут зүрхнийхээ минутын цохилтыг байх ёстой хэмжээнээс нь тэнцэн ихвэл биш л те. Байх ёстой хэмжээнээс нь нэг жоохон ахиулаа л гэсэн. Тэгээд 7 хоногт 150 минут байгаад хахад зүрх судасны тогтолцоо эрүүл мэндийн талаас цаг хугацааны өнгөрөх тусам ингээл тэр чинь ахаал сайжрал яваад байна гэсэн. Нэг жоох юм ийг л бодохгүйгээр ингээл нэг өдрөл бүх юм сайхан болчихно гэж бодоод байдаг нь л да. Яг үнэ. За тэгээ маш их баярлалаа. Бидэнд үнэтэй цагаа одоо зориулан байж ирсэнд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд ч гэсэн. За баяртай. За баяртай.